За бүгдээрээ сайн байцгаана уу? Стереотипт байна. Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. За ер нь бичлэг хийгээгүй жоохон хугацаа орцсон болцсон юм шиг санагдаад байна. Тэгээд буцаад нэг жоохон бичлэгэн дээрээ ярих гэхээр сандраад төгдрээд идэх нь хэлчихвүү яав. За өнөөдрийн хувьд гэх юм бол та бүхэн маань гарчигнаас мэдээж харсан байх. Таны дотоод хүүхэд танд юу гэж хэлэхийг хүсэж байна вэ гэсэн сэтвтэйгээр нь бол хийж байгаа. Тэгээд бид нар бол ерөнхийдөө энэ бол хайр дурлалын сэдэв биш, бас мөнгө санхүүгийн санхүүтэй холбоотой сэдэв биш. Бид нар бол анхдагч хэрэгцээ буюу мөнгө санхүү, ажил төрөл, карьер, за мөн хүн хоорондын харилцаа болох найз нөхөд, хайр дурлал гээд илүү их анхаарад арай төлхөө анхаарад яваад иж чаддаг ч гэсэн тэр болгон бас сэтгэл зүй, өөрийн сэтгэл зүй, дотоод хүүхэд би яг үнийг хэлэхэд юу хүсдэм бэ, юу мөрөөдөж явдсан бэ гэдэг тал дээрээ баг бахта юу бас хүсэж явдаг байсан бэ гэдэг талаараа тэр болгон бодоод анхаарад ажиллаад иж чаддгүй. Өөр дээрээ мэдээч завгүй өдрүүдийн дунд энэ бүхэн бас жаахан хаягдчих гад байдаг учраас энэ сэдвийг бүр нэлээд хийхийг хүсээд бас сонгож хийж байгаа. Тэгээ энэ уншлага маань бол ямар нэгэн нэмэлт байхгүй, илүү сэтгэл зүй тал руугаа чиглэсэн уншлага байх болно. За дотоод хүүхэд гэж юу юуг яриад байгаа юм бэ гэхээр би бол бас бичлэг хийхээсээ өмнө сэтгэл судлалт яг ямар онлоор байдсан бэ гэдгийг бол нэг бас судалж үзсэн. За тэгэхэд болохоор насанд хүрсэн хүний ухамсаргүй зан үйл, сэтгэл хөдлөлийн огцом хариу үйлдэлүүд буюу нөө emotional triggers гэж ярьдаг шүү дээ. Тэр нь үнэндээ хүүхэд наснд нь хангуулаг үйлдсэн сэтгэл зүйн суур хэрэгцээнүүд буюу за тэр хэрэгцээнд нь бол аюулгүй байдал, хайр халамж, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх хүсэлтэй эднэрээс үүдэлтэй ийм зүйлийг бол бас дотоод хүүхэд гэж хэлдэм байна лээ. Ер нь бол би бас мэрэгжлийн хиллэг, мэрэгжлийн тайлбарыг нь олох гэж хичээсэн. Гэхдээ тэгж хайхад бол нэлээд олон юм олон сэтгэл зүй судлаач нарын олон онлууд бол байлээ. Би бол мэдээч өөрөө мэрэгжлийн сэтгэл зүйч биш. За тэгэнгүүтээ дотоод хүүхдтэйг юу н ажиллах нь яагаад чухал вэ гэхээр насанд хүрсэн хүний ухамсарт сэтгхүүгээрээ буюу одоо ингээд том болцсон энэ сэтгхүүгээр өөрийнхөө даалт ухамсарт буюу тэрхүү шархалсан эсвэл мартагдсан хүүхэд насны хэсгийг таньж хүлээн зөвшөөрч сэтгэл зүйн хувьд reparenting гэж ярьдаг шүү дээ. Өөрийгөө буцаад ингээд багада хүсээд авч чадаагүй зүйлээ өөртөө өгөх буюу reparenting болох засал therapy буюу сэтгэл заслыг хэлдэг гэсэн ийм онол дүгнэлтийг бол олж уншсан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энийг зүгээр ингээр тайлбарлах юм бол заавал ингээд амар хэцүүг ашиглаад тахгүй тайлбарлах юм бол ер нь бол дотоод хүүхэд гэж яг юуг яриад байна гэхээр бидний бага насны дурсамж, мэдрэмж, хүсэл мөрөөдөл мөн эдгэрээгүй шархнуудыг өөртөө ер нь бол агуулж байгаа бидний нэг хэсэг гэсэн үг. Дотоод хүүхэд гэхлээр бас зарим хүмүүс энэ ч юу яриад юу хүүхэд мөхөд яриавч үгүй бодож иж магадгүй. Гэхдээ бид нар бол насанд хүрсэн ч гэсэн бидний бага байхад байсан тэр дотоод хүүхэд бидний дотор бол ингээд оршсоор байдаг. Тэгээд айдас, харилцаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж, амьдралын сонголтуудад бол байнга нөлөөлж идэг ийм зүйл байгаа. За тэгээд энэ бид нар заримдаа яагаад тодорхой ямар нэгэн нөхцөл байдалд хит хэмнзэг хандаад өөрийгөө хангалтгүй юм шиг мэдрээд өөртөө ихтгэлгүй байдал үүсээд заримдаа ингээд айгүй сонин хүнд бас татагдах үе байдаг шүү дээ. Айгүй юм сонин жижиггүй үйлдэл хийцэн байхад тэрэнд нь татагдаад яагаад гэдгийг мэдэхгүй иймэрхүү юмнууд бол байгаад байдаг. Тэгээ бас хүсэл мөрөөдлөө ингээд баг бахта ямар хүсэл мөрөөдөлтэй байсан тэрийгэ дагж чадахгүй ч юм уу хоошин тавих хүсэл мөрөөдлөө хоошин тавьсаар байдаг ийм асуултуудын хариултыг ер нь бол дотоод хүүхэд маань бол агуулж идэг гэж би бол ойлгодог. Тэгэд ер нь бол дотоод хүүхдээ сонсоод, ойлгоод, хайрлаж сурах нь бол ер нь бол өнгөрснөө угаасаа өнгөрсөн бол өөрчлөгдөхгүй. Өнгөрснөө өөрчлөх гэж хийж байгаа биш. Харин одоогийн өөртөө илүү ингээд зөөлөн хандаад, одоогийн өөр дээрээ илүү ажиллаад цаашдаа илүү өөрийнхөө юм better self буюу илүү сайн хувилбар болохын тулд ер нь бол бас дотоод хүүхдийг сонсох, ойлгох ийм хэрэгцээ шаардлага байд юм байна гэж би бол ерөнхийдөө бол дүгнж ойлгоод байгаа. Тэгээд тийм учраас амар их юм ярьчлаа. Бүр хүмүүс баг дундаас нь салхаа гараасан баха. За тийм учраас өнөөдрийн уншлагын сэдвийн дотор сэдв дотор дид сэдвүүд нь болохоор
эхнийх нь дотоод хүүхэдтэй нь одоогор юу ямар байдалтай байгаа вэ? Та юу дотоод хүүхдээ сонсож гинөө яаж ингэж юм гэдгийг харна. За тэгээд хоёрт бол дотоод хүүхдээ илгээж буй гол мессеж буюу дотоод хүүхэд чинь танд юу гэж хэлхийг хүсэж байгаа юм бэ? Юуг мэдээсэй гэж хүсэж байна вэ гэдгийг үзээд тэгээд дотоод хүүхдээ юу хэрхэн баярлуулах бэ? Энэ дотоод хүүхдийн шарх нь юу байсан бэ? Мөн хэрхэн баярлуулах вэ гэдгийг нь бол үзнэ. За мэдээж сэтгэл судлаачид бол мэдээж яриулаад өөр нь энэ бүхнийг ойлгуулад ингэж сэтгэл засал бол хийгддэг байхаа. За би болохоор Tarot-ийн үднээс ийм байна гэж тайлбарлахыг хичээе. За тэгээд бүр амар их юм ярьчлаа. Одоо хэдүүлээ файлаа сонгоё. За би бол хүзрнүүдийг бол групп болгоны энергит тохируулаад гаргаж өгөөч гэж гуйгаад гаргуулсан байгаа. Стикер өнөөдөр бол сонгуулж байна. Нэг юм энийг одоо юу гэх юм бэ? Нэг юм цагталч юм шиг те юм дээр үеийн ancient vibe-тай гэх юм уу? Ийм стикер байгаад байгаа. За тэгээд эхний файл буюу эхний групп нь ийм butterfly ирвэхий байна. За хоёр дахь группийн стикер нь болохоор Princess Bonnie гэдэг ийм сонингийн хаачлбар шиг ийм стикер байна. За гурав дахь нь бол бүр сайхан гараар бичсэн цэцэн эцэгтэй захидал байх шиг байна. Байх шиг байна гэдэг ааш өөрөө ч мэдэхгүй тий. За тэгээд та бүхэн маань хэрвээ хүзэр юм уу стикерт татагдчихвэл хүзрээ сонгоорой гэж зөвлөе. За хоёр группт татагдаад байх юм бол мэдээж хоёулангийн сонсох нь зөв. Аль алинд нь таны сонсох ёстой мессеж байгаа, энерги байгаа гэж ер нь бол бодож болно. Харин зарим нэг хүмүүс маань болохоор ерөөсөө энергийн шалгалт таахгүй байна гэд бичсэн байлээ. Яах ёстой вэ гэд тиймэрхүү тохиолдолд гэх юм бол магадгүй таны энерги энэ уншлагт байхгүй. Энэ уншлага танд бас зориулагдаагүй уншлага байж болно. Тийм учраас хэдий олон бичлэг байхгүй ч гэсэн миний бас бусад бичлэгүүдийг сонирхоод үзээрэй. За тэгэхээр одоо олон юм нуршилгүйгээр амар их нуршижсэн тий. Шууд уншлага руугаа орцгоё. Та бүхэн маань түр паузлаад сонголтоо хийгээд тэгээд цааш нь үзээрэй. За нэгдүгээр группийнхан маань уншлагатаа тавтай морил. За нэгдүгээр группийнхан маань Butterfly сонгож орж ирсэн байна. За мөн Journal гэдэг хүзрийг Oracle Deck-ийг сонгож орж ирсэн байгаа. За энэний талаар бол арай жоохон байж байгаад дэлгэрүүлж ярина. Эхний уншлагын асуултанд бол жоохон хамааралгүй гарч ирсэн Oracle байгаа. За эхний асуулт нь болохоор дотоод хүүхэд нь одоогоор ямар байдалтай байна вэ гэдгийг үзнэ. За нэгдүгээр группийг сонгож орж ирсэн хүмүүсийн дотоод хүүхэд нь юу н одоогоор ямар байдалтай байна вэ? Уншлага болох нь дээ би ядж байхад айгүй оройн цагаар энэ уншлагыг хийгээд байгаа гэлэх үү. За хайчлаа. Inner child-а жахан сонсохгүй байгаа бүлгийнхэн маань л нэгдүгээр бүлгийнхэн байгаад байна да. Inner child гэтрийг бол бас жахан хайж. Би яг хөө тэгтээ энэ уншлагыг нэг хүмүүс сонирхно гэж бас бодохгүй л байгаад байна л да. Жохон хүмүүс иймэрхүү юм бас тоохгүй байх юм болов. Гэхдээ айгүй их тус олоосаа гэж бол их хүсэж байгаа. Энийг сонсоод нийгэмч гэсэн бодогдоод өөрт нь хэрэгтэй сэтгэл санаанд нь хэрэгтэй зүйл болоосаа гэж бол айгүй их найдаж байгаа. За тэр яах вэ? Inner child бол нэлээд жахан хайраар тутсан байгаад байна л да. Гэхдээ таны хайр гэхээсээ илүү аавын хайр, ер нь жахан аав хүний, эрэгтэй ийм хүний хайраар бас жахан дутаад байдаг. Тийм болохоор бас эргүүлээд эрэгтэй хүнээс за эрэгтэйчүүд маань бол эрэгтэй хүнээс илүү юм хүлээн зөвшөөрсөн байдал хайдаг ч юм уу. Хүлээн зөвшөөрөх хэрэгцээ шаардлага байгаад идэг.
Эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол эрэгтэй хүнээр хайрлуулах хэрэгцээ шаардлага байгаад идэг. Нэг тийм зөв хүн ирээд хайрлахгүй байгаа юм шиг сэтгэл мэдрэмж төрүүлээд идэг өөрт ч юм. Ийм хүмүүс маань бас жаахан сонгож орж ирсэн байгаад байна. Нэг тийм хайр тутсан мэдрэмжтэй. Бага наснд нь бас тийм амар гой дурсамж нэг их байхгүй юм шиг санагдаад идэг. Бага насны эргээд одоо бага насаа бодъё. Бага наснда эргээд очие гэл хүний юм ностальжик мэдрэмж байдаг шүү дээ. Тийм мэдрэмжүүдтэй за манайхан би бол угаас ингээд жоохон англиар үг оруулаад ярих юм билээ. Та бүхэн маань ойлгоод үзээрэй гэхгүй. Ностальжик гэдэг чинь нэг юм хуучны дурсамж сэтэрсэн тий. Ийм мэдрэмжүүд авъя гэд эргээд бодохоор бас тэр болгон тийм сайхан, гой сайхан мэдрэмж дурсамжууд байхгүй ч юм шиг ийм жаахан сэтгэлд нь хоосон санагдаад идэг төрлийн хүмүүс байгаад байна. Тэр дотоод хүүхэд хин нэгнээр хайрлуулахыг амар хүссэн. Тэг ялангуяа нэг эрэгтэй хүнээр хайрлуулахыг амар хүссэн. Гэтэ энэ бол нэг юм хосын хайр энэ төр биш байгаа байхгүй юу? Тэрнээс болоод амар юм жоохон өөртөө итгэх итгэлгүй байгаад байдаг. Гэтэ өөртөө итгэх итгэлгүй гэхээр та тэ нэг юм бүрэг ичимхийн ингээл өөрийгөө нуугаал гой хувцалж чадахгүй ингээд байдаг юм бол байхгүй юм. Өөртөө итгэлгүй гэдэг нь илүү жоох юм гүнзгий маягийн. Яаж ч урагшилж ийсэн, яаж ч амжилттай байсан, ямар нэг юм хийгээд бүтээгээд ингээд байнгын урагшлаад те хүн ингээд тэмүүлээд байгаа хэрнээ тэгээд байгаа хэрнээ л өөрийгөө хангалттай гэж мэдэрдэггүй ч юм уу. Хангалттай үнэлж өгдөггүй. Нэг юм хүчгүй юм шиг мэдрэмж. Яаж ч хичээгээд, яаж ч өөрийгөө гуйдаад ингээд яг үнийг хэлэхэд бас тэр хангалтгүй байгаад байгаа юм шиг. Өөртөө яг сэтгэл ханж өгдөггүй. Өөртөө итгэлтэй болж өгдөггүй. Өөрийгөө голоод идэх юм шиг. Яаж ч ингээл те амар карьертай, амар амжилттай, за урлаг мурлагийн ч юм уу урлаг соёлын юм хийдэг бол ингээл цэцэглээл, гялалзаал хүмүүс ингээл таныг амар бишрээл шүтээл ингэжсэн ч гэсэн та нэг юм сэтгэлтэй, сэтгэл дундуур байгаад идэг юмтай. Нэг газараа гаццсан юм шиг, ерөөсөө хөдлөхгүй байгаа юм шиг тэндээсээ. Тэгээ энийгээ бол гэхдээ та өөрөө мэддэг гэж магадгүй гэхдээ ерөөсөө тэр дотоод хүүхдийн хүсэж байгаа зүйл ч юм уу. Тэрийг бас өөртөө өгөхгүй, өөртөө жоохон хатуу хандах гэдэг юм. Ийм юм мэдрэхээрээ өөрийгөө буруутгадаг ч юм уу. Эсвэл бол яг ингээд уг үндсийг нь олж энэ дээрээ ажиллая гэж нэх амар бас бодохгүй байгаа юм шиг. Мэдээд байгаа хэрнээ яг юу ихэ мэддэггүй ч юм уу те ямар нэг акшн авдаггүй эсэргээр одоо гой найзтайгаа гарч ороод ч юм уу энэ асуудлаасаа зогтчихдаг яг ингээд нүүрэлдэж өгөхгүй байгаа ийм байдалтай. Дотоод хүүхэд одоогор юу нэг яг ямар байдалтай байна вэ гэдгсэн чинь юм гатцсан юм шиг. Гэтэ тэрнээсээ гарахыг хүсэж байгаа. Багаар гэхдээ арай гайгүй болоод байгаа юм шиг танд санагдаж байгаа. Арай ингээд те багадаа амар их гомддог байсан байгаа даахгүй хин нэгэнд. Багадаа амар их гомддог. Сэтгэл ингээд нэг юм дутууч юм шиг бас тийм мэдрэмж бас төрөөд идэг байсан болвол тэр мэдрэмжүүдээс уулна гарч ийна бас арай одоо том хүний нүдээр энийг яг үнийг хэлэхэд надад асуудал байгаад би ийм мэдрэмж аваад байгаа биш юм байна. Одоо нөгөө хүмүүсийн буруу юм байна гэдэг юм уу. Иймэрхүү мэдрэмж бол аваад арай нэг хийгдэд байгаа боловч бас өөр дөрөө нэлээд ажиллах шаардлагатай ийм группийнхан байна. Одоо ер нь бол инner child нь дотоод хүүхэд нь яг ямар байдалтай байгаа вэ гэхэд айгүй тийм жоохон хүчгүй сул доройч юм шиг. Тэрнээсээ болоод юм амар ирч хүчтэй юмд би хийчи би угаасаа чадна штэ би угаасаа хийдэг таавал нь чаддаг юм байгаа байхгүй. Тэгсэр нэг тэгэж амар ам бардам байгаад чаддгүй. Ам бардам өөртөө ингэж амар ихтэй. Үнэхээр хийгээд дуусгаад ингээ юмныхаа ард гарсны дараа уг нь би чи хийчихдэг юм биш штэ. Би чинь чадчихдаг юм биш штэ. Би чи ингээл ард нь гарчлаа штэ гэж өөрийгөө тэгж боддог. Иймэрхүү хүмүүс маань юу нь бол 1-р группыг бас жоохон сонгож орж ирсэн байгаа харагдаж байна. За бас ингээ харж байхад тэр нэг юм одоо аавас ч юм уу те daddy issues гэж яриад байдаг. Аав эрэгтэй хүн ахаасаа ч гэж болно. Гэтэ би бол энийг аавал болоо гэж бодоод байна. Ийм зарим хүмүүсийн хувьд салцсан тэг гэр бүл нь салаад явцсан ч юм уу. За салаагүй хамт байгаа хэрнээ бас нэг тийм амар халамжтай бас юм эрэгтэй хүнтэй хамт амьдраагүй ч юм уу.
одоо аав нь тий ээжийг нэг аим нүдэн дээр нь халамжлал, хайрлал нэг тийм хүмүүс байдаг штэ. Угаасаа хүн гэдэг чинь өөр байгаад байгаа. Буруу гэж байгаа юм шиг. Гэхдээ хүн угаасаа өөр хайраа яаж илэрхийлдэг, мөнгө олж ирж илэрхийлдэг хүмүүс бас байдаг. Бэлэг өгч илэрхийлдэг хүмүүс байдаг. Халамжилж хайраа илэрхийлдэг хүмүүс байдаг. Гэтэл энэ бүлгийнхнийг сонгож байгаа хүмүүсийн хамт ингээд бас өсөж төрөх төрний хоёр хувцад нь хамт ингээд амьдардаг байсан. Хамт амьдардаг ч юм уу. За ийм эрэгтэй фигюр болохоор нэг тийм амар халамжлал, наалтаал тэгж хайраа илэрхийлдэг гэхээс илүү жоохон бэлэг аваад өчтдөг ч юм уу. Эсвэл өөр ямар нэг юм хийгээд илэрхийлчихдэг гэсэн байгаа байхгүй юу. Тэрнээс нь болоод надад хайргүй ч юм уу. Нэг юм эрэгтэй хүн яг яаж хайрлдаг гэж ахаа мэдгүй өссөн. Бас тийм хүмүүс байна. Орж ирж бас үдчих шиг байна. Яна тэг энэ бол гэхдээ бас айгүй хэцүү ридинг байна. Хэцүү уншлага байна. Ингэж хүнд хэлэх айгүй юм надад жоохон хүн санагдаад байдаг. Гэхдээ мэдээж ерөнхий уншлага юм чинь зарим нь тааран зарим нь таарахгүй зүйл байгаа учраас манайхан битгий хүн дээр хүлээж аваарай. За тэгэнгүүт хэдий ийм байгаад байгаа ч гэсэн та бүхэн маань бас энээсээ гарах гад нэлээд юм хичээж байгаа төрлийн хүмүүс байгаад байна. Гэхдээ тэр нь болохоор нэг тийм юм сэтгэл зүйтэйгээ ажиллаад нүүрэлдээд энэ мэдрэмжийг мэдрээд би яг ингэж мэдрээд байгаа юм байна. Ингээд байгаа юм гэдэг одоо сэтгэл зүйчтэй уулздаг ч юм уу, ярилцдаг ч юм уу. Ингэх гэхээс илүү арай илүү ингээд нөө ирээдүйн рүүгээ хараад. За энэ бол угаасаа өнгөрсөн зүйл. Одоо энийг нэг ингэж сүхэж эргэж хараад ах шаардлага байхгүй. Ирээдүйн рүүгээ явъя. Одоо нэгэнт би энэ бүхнийг өөрчилж чадахгүй гэсэн очч гэдэг юм уу. Иймэрхүү жоохон бас нүдээр хараад байгаа хүмүүс маань бас байгаад байгаа юм байна. За хоёр дахь асуулт нь буюу дотоод хүүхдийнх нь ер нь бол илгээж буй гол мессеж танд юу н дотоод хүүхд чи юу гэж хэлэх гээд байгаа вэ гэдгийг үздэсгэе. Одоо саяных баг энергийн шалгалт болчихвоо яав. Гэхдээ энэ одоогийн байдал гэж гарч ирэхэд юу ч хийсэн жахан хангалтгүй юм шиг өөрийгөө мэдрээд байгаа хүмүүс маань. Inner child буюу дотоод хүүхдтэй чи өнөөдөр хангалтгүй байлаа, илүү их сайн хийж болох байсан ч юм уу. Тиймэрхүү байдлаар хандчих гад байдаг хүмүүс маань бас орж ирсэн байна. За хоёр дахь асуулт буюу нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн дотоод хүүхд яг нэгдүгээр бүлгийнхэнд юу гэж хэлхийг хүсэж байгаа юм бэ? Зарим хүмүүсийн хувьд амар уйтгартай уншлага бас байж магадгүй. Тэгээ би өөрөө юм амар иймэрхүү юм айгүй сонирхдаг. Сонирхдаг болохоор бас хийхийг айгүй хүсэж хийсэн байт юм аа. Four of Cups хэлбэртэй өгөөч. Six of Pentacles. Тийм их амар шүн хийгээд байгаа хгүй. Тэгээ дундуур нь хөвшөөж мөвшөөл манайхаа ойлгоорой. Major arcana тайлбарлах үед үнэхээр тарих гацх юм аа. Яг яах хэрэгтэй юм бол доо. Би сууг байгаа юм билгүүд энэ гэлтэй шууд. Шууд амар ямар явчихгүй юу. Уншлага дундуураа. Ямар бас сонирн мессеж байна. За, дотоод хүүхэд нь танд юу нэг юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэдгсэн чи амар их юм сурмаар байна гинэ. Бага бахтаа ингээд амар ном унших туртай байсан ч юм уу. Ямар нэгэн шүлэг ном уншиж нэг юм судлах туртай. Тийм ер нь бол хүүхдүүд байсан байна. За тэгээд амар их юм зарим нэг сургуулаа төгсч чадаагүй ч юм уу те одоо хүссэн мэргэжлэрээ яваагүй одоо ингээд бас сурахыг хүсэж исэн чиглэлээрээ сурч чадаагүй үнэхээр юм passionate юм догдолж хийдэг ийм зүйл байдаг байсан хэрнээ тэрүүгээр үргэлжлүүлж сурч чадаагүй хүмүүс маань бол тэрүүгээрээ сурахыг амар их хүсэж байна. Одоо таны энэ одоо ардаа үлдээсэн байгаа тийм магадгүй амьдралын шаардлагаар тэр мөрөөдлөө дагах чадаагүй ч юм уу тэр одоо мэргэжил нь эрэлт муутай гэд орхиод өөр эрэлттэй ямар нэг юмар сурцсан гэхдээ тэрнээс одоо кайф авч чаддгүй нэг тийм хүчилж өөрийгөө хийдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс байгаа бол яг багтаа ингээд сурахыг хүсдэг байсан хийхийг хүсдэг байсан зүйлээ амар хийхийг хүсэж байна. За энэ нь заавал одоо хичээл ном сурлага байх албагүй ч гэсэн
Ер нь яг та юу сурахыг хүсдэг байсан? Балет сурахыг хүсдэг байсан юм уу? Бүжгэнд явмаар байдаг байсан юм уу? Шүлэг өчмээр байдаг байсан юм уу? За эсвэл бол энийг ямар сайн урлагийн юмнууд орж ирээд ахын жоохон загсны ордныхан маань бас орж ирээд сонсоод байна уу? За тийснээ бас жоохон охины ордныхан маань бас байх шиг байна. Амар гоё ингээл ном уншаал нэг амар гоё номын санта болох юмсан гэж бас багтаа их боддог байсан хүмүүс маань байгаа шиг байна. Юм амар их сурахыг хүсэж байна үргэлжлүүлж. Та хэрвээ одоо хитрхи их ажилдаа дарагдаад ажил төрөл дээр анхаарад ингээ явж байгаа хүмүүс бол дотоод хүүхэд нь юм ингэж үргэлжлүүлж сурмаар байгаа байхгүй юу? Одоо мэдж байгаагаас илүү тэр нэг юм орхиод ардаа үлдээсэн байгаа одоо мэрэгжил байд юм уу? Эсвэл дундаас нь орхисон шатарт явдаг хүүхэд байсан бол шатраа үргэлжлүүлээд ингээд сурмаар байдаг ч юм уу? Хобби болгоод тогломоор байдаг ч юм уу? Иймэрхүү юмыг хийхийг хүсэж байна. Одоо байгаа нөхцөл байдал чинь та нэг юм жоохон хоббигүй болсон юм шиг. Нэг тийм амар олон юм хобби сонирхлоо хөгжүүлээд тэрэн дээрээ бас ажиллаад байгаа юм шиг харагдахгүй байгаа тийм. Тэгж байгаа бол тэр бүгдээрээ ажиллаад ер нь юмыг шинээр сурахыг амар хүсэж байна. Багадаа ингээд боломжгүй байдаг гэсэн тэ сургалт дугууланд явъя гэхлээр мөнгө санхүүгийн ч юм уу эсвэл бол одоо хөргөж өгөх хөнгөөч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар асуудалтай байгаад өөрийнхөө сурахыг хүссэн юмар сурч чадаагүй бол өөр дээрээ хөрөнгө оруулахыг амар хүсэж байна. Дотоод хүүхэд нь өөр дээрээ хөрөнгө оруулахыг өөр дээр ингээд мөнгө цацхыг бас амар хүсэж байна. Тэг мөнгө цацна гэдэг нь болохоор өөр дээр ингээд нүүрэн дээр цацаад байна гэсэн үг мэдээч биш. Дэшээ цацаад дорн зогсоод байна гэсэн үг биш. Өөр дээрээ өөрийнхөө сурлага хөдөлмөр, өөрийнхөө илүү юм урт хугацааны юм юу гэдгийг тэр болгон дээрээ мөнгө гаргаад чанартай тий ийм юм дээрээ бол ажиллахыг хүсэж байна дотоод хүүхэд. За тийснээ бас мэдээж амар гоё хайрлуулахыг хүсэж байна энэ группт маань. Маш юм гоё хайртай уулзахыг хүсэж байгаа, хайрлуулахыг хүсэж байгаа, кино шиг романтик хайр хүсдэг хүмүүс маань бас нэлийн орж ирээд сонсож байгаа харагдаж байна. За хостой хүмүүсийн хувьд гэх юм бол энэ хайр нь, энэ харилцаа нь байнга ингээл гоё байгаасай. Намайг ингээл байнга хайрлал энэ одоо надаа ингээл зөөлөн ханддаг, тий халамжтай ханддаг. Энэ байдал нь ингээл байнга үргэлжлээсэй ч гэдэг юм уу юм хайрын дунд байхыг айгүй хүсэж байгаа группийнхан маань байна. За тэгээд тийм нэг нэгэндээ тустай дэмтэй тий гол нь нэг юм харилцаа гэдэг нэгнийхээ ингээ урагшилахад түлхэц болж идэг нэг нэгээ дэмжлэг болж идэг нуу муу явахыг ганцаараач гэсэн байсан чадна гэдэг шиг хамтдаа байвал хоёр хүн нэг нэгнийхээ хүсэл мөрөөдлийг дэмждэг нэгнийхээ сурч боловсрохыг дэмждэг гэж боддог хүмүүс байгаа хгүй юу. Тэгээд дотоод хүүхэд нь бол үнэхээр нэг нэгэндээ тустай дэмтэй байгаа тийм гоё эрүүл харилцаанд хамгийн гол нь нөгөө нэг түрүүн хэлсэн штэ жаахан юм хайр халамж дутуугхан санагдаж гарч юм уу те дутаад ингэж одоо эцэг ихэн ч юм уу те ээж аав хоёр нь хоорондоо нэгнтэйг ингээл амар ялуун ийм юм харж өсөөгүй хүмүүс маань байгаа бол ийм юм харж ийм байнга л ийм мэдрэмжтэй байхыг хүсэж байна. Тийм халуун дулаан дотн нэг ингээд одоо хайраа ханаач гэдэг юм уу бэби ч гэдэг юм уу ингээл дуудаал юм халуун дулаан харилцаанд л байх юмсан. Тийм л юм хүсэж гин гэдэг ийм бол мессежийг бол өгж гинөө. За тэгээд дотоод хүүхэд нь бас нэлээд жахан ганцаардаад байдаг. Дотроосоо ингээд ганцаардаад тотгошоо жоохон чиглэх гээд байдаг. Нэгдүгээр группийнхан маань ерөнхийдөө бол бас тийм одоо сэтгэлээр унлаа. Яг ингээл үнэхээр сериусны юм боллоо, чухал юм боллоо гэхэд нэг юм гадагшлуулаад хүн амьтанд амар их яриад тахгүй дотроо амар их бодож дотроо тэрийг заримдаж их ингээ ургуулж бодох гээд байдаг заяа. Ингэж бодож шийдвэрт хүрдэг. Нэлээд жоохон дотгошоогоо болчдөг. Ингээд ахлаар бас жоохон ганцаардах гадж байгаа юм шиг. Яг үнийг хэлэхэд энэ хорвоо дээр ганцаараа юм шиг мэдрэмжийг мэдрээд байдаг. Амар олон найзуудтай тий найз нөхдөд өөрөөсөө хайрладаг хостой хайрлаад ингээ явж байхад яг ингээ өдрийн төгсгөлд энэ бүхний эцэст after all тий энэ бүхний эцэст ганцаараа юм шиг жаахан тийм мэдрэмжийг мэдрээд идэг хүмүүс маань байгаад байна. Би асуудлаа ганцаараа шийднэ. Эцэст би өөрөө л энэ бүхэнтэй нүүр тулна. Би ч юу нэм жаахан ганцаараа юм биш ч гэдэг юм уу. Них ингээд хүмүүст гомдоол намайг ганцаардууллаа гэж найзуудтай гомдоол ч юм уу. Гэрээхэндээ гомдоод байгаа юм байхгүй. Ерөн зүгээр тэгж боддог. Ингэж бодоод ахаар
яг үнийг хэлэхэд дотоод хүүхэд нь амар ганцаардаад шаналаад байгаа байхгүй юу? Би ганцаараа гэдэг бодол бол айгүй юм. Ер нь л айгүй хүнд бодол байдаг. Хүнд ганцаардсан нэг юмны төлөө хичээх ч юм уу, нэг хүний төлөө хичээх, найзынхаа төлөө, хайртай хүнийхээ төлөө хичээх бол юм амар чухал зүйл байгаад идэг байтал тэр бол ингээд хүн юм хэрэгцээтэй мэдрэмж аваад би хүнд хэрэгтэй, эднэр надад хэрэгтэй гэдэг мэдрэмж авахаараа хүн ер нь бас юм сэтгэл готрол депрешнд ороод идэггүй гинэ. Би бас тэгж уншиж ийсэн юм. Бас үний муудлаа юм уу мэдэхгүй байна. Жохон амныхаа зургаар яриад иж магадгүй. Гэхдээ тийм байдаг байхад ганцаараа гэдэг мэдрэмжийг мэдрээд байх бол бас дотоод хүүхдэд нэлээд хүн дээр тусаж байна. Тэгэхээр та өөрийнхөө энэ тал дээр те би яг эцэст ганцаараа юм уу? Гэтэл таны хажууд зөндөө хүмүүс байгаа, зөндөө найзууд байгаад гэр бүл нь байгаад хахад та хараа тэгж бодоод байгаа юм шүү дээ гэдэг дээрээ бас ажиллах хэрэгтэй байгаад байна. За одоо болохоор 3 дахь асуулт буюу дотоод хүүхдийг ер нь хэрхэн баярлуулах вэ? Яаж энэ дээр ажиллах вэ гэдгийг хэдүүлээ үздэхээ. За 1-р группийг маань сонгосон хүмүүс дотоод хүүхдийг нь яаж баярлуулах вэ? Хэрхэн баярлуулах вэ? Уг нь энэ группийг сонгосон хүмүүс маань мэдрэмжтэй хүмүүс байгаа байхгүй юу? Бас нэг тийм таг хүмүүс идэв штэ. Юу тэр дотоод хүүхэд мөөхөд юу чин хин чин нэг тэрэгэд байхгүй бас ер нь ингээ мэдээд идэг юу хүсэж байгаа мэдээд идэг юунд болохгүй байгаагаа юунд гомдоод байгаагаа мэдээд идэг хэрнээ бас яг ингэж үйлдэл гаргаж бас энийг өөрчлөх гэж хийх гэж тий reparent буюу нэг intro хэсэгт яриадсан өөртөө ингээд ээж аа болоод буцаад ингээд дахиж хүмүүжүүлдэг гэдэг байгаа байхгүй юу. Нэг тэгээд идэггүй тех гэж оролдоод идэггүй хүмүүс маань бас жаахан сонгосон байгаад ах шиг байна. The hyperstic тайлбарлаад өгөөч. Яг мөрөө нахгүй. The hyperstic тайлбарлаад өгөөч. За ер нь биш дээ. Манай 1-р группийн жаахан abandonment issuesтэй хүмүүс бас сонгож орж ирсэн байх гэдэг. Abandonment issues гэдэг нь болохоор орхигдох айдсыг хилдэг, хин нэгэнд орхигдох, хаягдах, ингэж байж байгаа л бид хоёр сална гэдэг бодол, эсвэл энэ хүн намайг орхиод явна гэдэг бодол, бүгд орхиод явдаг ч гэдэм үү. Эсвэл бол нэг юм салалтын уу гашуутай. Abandonment issuesтэй ер нь бол хүмүүс маань энэ группийг бас жахан сонгож орж ирсэн байх гэдэг харагдаж байна. За дотоод хүүхдээ ер нь хэрхэн баярлуулах вэ? Яаж баярлуулах вэ гэсэн чинь мэдээж дахиж мессеж давтагдаж байна. Нөгөө хэлхийг хүсэж исэн зүйл нь юм сурахыг амар их хүсэж байна. Та хобби, сонирхол бага насндаа орхицсон хүсэл мөрөөдөл байгаа бол бүгдийг нь эхнээс нь нэгээр нь хийгээд яваарай. Тэгээд ирэхээр таны ингээд дотоод хүүхэд чинь бүр ингээд амар баярлаад та тэгж байгааг нь өөрөө хүн бол бас мэдэрж идэг. Би бол өөрийнхөө ингээд дотоод хүүхэд баярлах юм хийчихээр амар ингээд баярлаад тэрэнд бүр ингээд догтлоод хөөрөөд идэх байхгүй. Тэр нь бол айгүйх мэдрэгдээд идэг надаа. Тэгэхээр авч уншмаар хэрнээ авч унш чаддгүй дэлгүүрийн цонхны цаанаас хараад идэг гэсэн ном байдаг болвол үзмээр байгаа хэрнээ ингээд бага хахад ч бас ухраана гэж байхгүй. Интернетээр бас тэр болгон кинонууд тавигдаад байж чаддгүй ингээд олддгүй үзмээр идэг гэсэн кино байдаг болвол тэрийг өөрөө олж үзээд зурмаар байдаг гэсэн бол зураад, шүлэг бичмээр байдаг гэсэн бол шүлэг бичээд, ном бичмээр байсан бол номоо бичээд үзээд ингээд туршиж үзээсэй гэж амар их хүсэж ин тэх юм бол хүүхэд дотоод хүүхэд нь буюу таны ингээд бага насны чинь тэр юм дутуу үлдсэн юм шиг энэ мэдрэмжүүд бол нөхөгдөхөөр байна. Тэр хэрэгцээ шаардлага. За өөртөөгөө маш их ярилцах шаардлагатай гэж байна. Та өөрөөсөө бүр яа ингээд ганцаараа сууж агаад өглөөш цэрээд ч юм амар их ажилтай байдаг бол өглөөш цэрээд нүдэн анжаагаад за би яг юу хүсэж байна? Чи яг юу хүсэж байгаа юм бэ гэж та өөртөөгөө ярилцаад үзээрэй. Тэгээд өөртөөгөө ярьж байхдаа тэр одоо таныг одоо болор гэдэг болвол тий. Тэр
бага насны болор тэр жоох хүүхэд болор яг юу ингэж хүсдэг байсан, юу хүсэж байгаа тэрийг бас ингэж асуугаарай. Тэгээ мөн өөртөө ямар нэгэн хатуу үг хэлээд муухай үг хэлхээсээ өмнө би тэр жоохон охинд хэлж байгаа шүү гэдгээ бас би ингээ хангалтгүй байна. Өнөөдөр би хангалттай байсангүй гэж хэлж байхдаа та тэр жоохон хүүхдэд чи өнөөдөр хангалтгүй байлаа. Чи өнөөдөр чадсангүй гэж хэлж байгаагаас ялгаагүй гэдгийг бас ойлгож авах хэрэгтэй байгаад байна. Тэгээд яг бүр доторлуугаа маш гүнзгий өнгөөх шаардлагатай юу хүсэж байгаа, яахыг хүсдэг, юу баймаар ингээд нөгөө нэг өөрийнхөө дотоод хүнтэй ярилцах бүр юм хэрэгцээ шаардлага байна. Нэг 2 минуттай нэг за юу хүсэж байгаа юм бэ энэ төр гэж асуух бол биш. Бүр нэлээд сайн гүнзгий асуугаад өөртөө ярилцаар тэгээ хэрвээ одоо ингээд толгоон дотроо ярилцахаар бас сайн ингээд мэдэгддэггүй гинэ чангаар ингээд хилээд өөрөө мэдлгүй одоо ингээд толинд харж байгаад ч юм уу яриад тахаар хүн өөрөө мэдлгүй боддог зүйлээ шууд ингээд амнаасаа унгаадаг гинэ. Тэгэхээр та хүнтэй хэрвээ ярих тухгүй байдаг бол яг толинд харж байгаад ингээд ярих хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд та тэгж хэлчихэд би ингэж бодд юм биш гэ хэлснийхаа дараа хүн боддог гэж байгаа байхгүй юу. За тийм бол хэрэгцээ шаардлага бол байна. Тэгвэл ингээд юу хийж байгаагаа мэдээд тэрэн дээрээ бол ажиллаж чадхаараа тэгээд хин нэгэн таныг орхиод явсан болвол тий бага наснд чинь таныг орхиод явсан болвол орхигдсан хаягдсан мэдрэмжтэй байдаг болвол бага наснда өөрийнхөө хайртай хүнийг алдсан болвол орхиод явсан хаягдана гэдэг чинь бол хүн өөрөө заавал сонгоод хаяад явах биш бас тий ялцчихгүй шалтгааны улмаас нас орчдөг ч юм уу тий ийм байдлаар бас хүн хагцлын мэдрэмжийг бол мэдэрч болдог. Хэрвээ тэгсэн болвол та тэр мэдрэмжээсээ цутаалгүйгээр би энэ талаар бодохгүйгээ танд бодоход тухгүй байдаг, хэцүү байдаг бол заавал энэ мэдрэмжээсээ цутааж өөрийгөө ингэж цутаалахгүйгээр яг тэр мэдрэмжүүдтэйгээ нүүрэлдээд суугаарай. Тэр талаараа ярьж болох хүн байдаг бол яриарай, сэтгэл зүйч байдаг бол яриарай. Тэгээд ийм байгаад байна. Би ийм юм биштэй гэдгээ ер нь бас эвлэрээд өөртөөгөө ярилцаад тэгээд тавьж явуулах бол шаардлагатай байна. Энийг ингээд бодохгүй цухтаагаад ч юм уу гомдсон мэдрэмжээ ингээд тайлахгүй тий тэрийг заавал одоо яг нөгөө хүн тайлж өгдөг ч юм уу тэнд ийм муухай мэдрэмж төрүүлсэн хүн тайлж өгөх эсвэл бол та уучлах шаардлагатай байгаад байна. Уучлахгүй бол тавьж явуулахгүй. Уучлахгүй бол та энийг бодсоор л байна. Танаас уучлалт гуйгаагүй хүнийг уучлах бас заримдаа шаардлагатай болдог. Хэрвээ та ярилцах боломжтой бол ярилцаад илэрхийлээрэ гаргаарай. Чадахгүй би ингэж ярилцах боломжгүй гэх юм бол өөртөөгөө ярилцаад уучлах ямар нэгэн арга замыг бас эрэлхийлэх шаардлагатай байна. Тэгвэл бас дотоод хүүхэд нэлийн баярлахаар байна гэж гарч ирж байна. За дотоод хүүхдээ хэрхэн баярлуулах вэ гэдэг дээр нь Oracle deck бас авч асууж үзье. Ячаа. Яа гурван надад солирч. Эдгээр бүлгийн дотоод хүүхдээ хэрхэн баярлуулах вэ? Яавал баярлахаар байна дотоод хүүхэд нь? Яавал эдгэрхээр байна? Тийг үзье. Эдгээр бүлгийн юм байна. За гарч ирэх гээд байгаа юм билгүй дээ. Одоо ингэж амар өсөрч цогцолоод байна. Яг 4 үзэр авъя гэж бодчихсон шиг. 2 зэрэг унж шүү. За 1-р группийнхны маань ер нь бол Oracle-ийн угаасаа анханасаа сонгож авах та. Ер нь 3 гээд ах юм аа. Ямар сайн юм бэ? 3-ыг та хэд жоохон 3 руу татагдсан бол орж үзээрэй. За 1-р бүлгийнхэн маань дотоод хүүхдээ ер нь хэрхэн ангаах эдгэх вэ? Яавал баярлах вэ гэд асуугаад би бол угаасаа анханасаа энэ хөдрийг бол гаргаж ирсэн. Энэ Oracle deck-ийг. За тэгэж асуухад бол journal гэж гарч ирсэн байна. Ер нь бол бас бичиж байж нэг юм өөрөөсөө гаргах хэрэгтэй ч гэсэн хүнд ярих биш. Бичиж ингэж бодлон цэгцэрдэг хүмүүс маань бас 1-р бүлгийг
сонгосон байна. Бас юм бичгээрээ гойч бичдэг юм шиг байна. Тэгээ гоё зэгцтэй, гоё журнал хөтэлдэг, гоё дэвтэрэнд дуртай, гоё үзэг баланд дуртай ийм хүмүүс байна. Бас 1-р группийг сонгож орж ирсэн байна. Тэгээд бодлоо зэгцлээд ингээд нэг юм дээр гаргаа биччихээр хүнд ярьснаас илүү бодлон зэгцрээд өөрөө ч гоё тайвшраад бас ингэдэг хүн байна. Дотоод хүүхэд нь яавал баярлах вэ, яавал эдгэрэх вэ гэдгсэн чинь өөрийнхөө болохгүй байгаа юм, өөрийнхөө хэцүү санагддаг юм, өөрийнхөө уучлах чадахгүй, тавьж явуулах чадахгүй байгаа зүйлээ бичээд гаргаад байвал хараагаад бичсэн ч хамаагүй. Гаргаад бичээд байвал нэлийн бас тустай дэмтэй байхаар байна. За тэгээд burning bowl ritual буюу нөгөө нэг уучлах чадахгүй байгаад сэтгэлд тэглээд байдаг, тавьж явуулж чаддаггүй, гомдоод байдаг ийм зүйл байгаа бол энийгээ бүгдийг бичээд галд шатаадаг юм burning bowl ritual гэж бол тийм юм байгаад байдаг. Бичээд бүгдийг тавьж явуулж чадахгүй байгаа зүйлээ шатаачаар тавьж явуулж чаддгаа гэж бол итгэгддэг гэх юм уу? Тийм учраас энийг хийгээрэй гэж бол Oracle deck зөвлөж байна. За connect with your ancestors буюу өөрийнхөө өвөг дээдстэй холбогдоороо, өөрийнхөө үндэстэй холбогдоороо, үндэстэйгээ ярилцаараа гэдэг нь өөр өөртөө гэсэн үг. Өөрийнхөө ингэж гүнлүү өнгийгөөрөө гэсэн үзмэн гарч ирсэн байна. Тэгвэл бас баярлахаар байна. Эдгэрхээр байна. Alone time буюу ганцаараа цагийг өнгөрөө, ганцаараа өөрөө өртөөгөөд өөрийнхөө дуртай юмыг хийгээрэй. Далай ороорой гэж зөвлөе. Уул устай газар. За далай байхгүй бол одоо Монголд ч юм бол далай байхгүй те, гадаадд байдаг хүмүүс бол далай ороорой. Монголд байдаг хүмүүс маань бол хөвсгөл явах ч юм уу, одоо 100 болж байгаа юм чинь гол устай ойрхон ингээд голын чимээ сонсдог ч юм уу те, иймэрхүү юм бас хийх хэрэгтэй байгаа. Тэн ганцаараа байх, тайван байх, чив чимээгүй орчинд өөрийнхөө дуу хоолойг сонсоод journal хөтлүүл бас зүгээр нь өөртөө ярих гэхээс илүү бичвэл зүгээр гэдэг хүмүүс байна. Тэгээд connect with your warmth буюу бүр яг ингээд өөрийнхөө warmth гэдэг чинь одоо сав тэрнтэйгээ холбогдороо гинэ одоо өвтрээ юу гэдэг нь тий одоо зураг нь танарт харагдаж байгаа байх. Энтэйгээ бас холбогдороо гэж тэгж ин өөрийнхөө үндэстэй холбогд, ер нь үндэс хүртийг л яриад байна гэсэн үг шүү дээ. Warm гэдэг чинь энэ дээр ч үндэстэйгээ холбогд гэдгийгсэн. За тэгээд spend time with animals буюу амьтдтай цагийг бас илүү их өнгөрөө гэсэн байна. За амьтдтай цагийг их өнгөрөөнө гэдэг нь бол угаасаа байгальд ер нь гарах хэрэгтэй байгаад байна. 1-р группийнхан байна. Байгальд гараад амьтдтай цагийг өнгөрөөгөөд, ганцаараа цагийг өнгөрөөгөөд бас 1-р группийг сонгосон хүмүүс байна. Жохон амьтанд хүнээс илүү хайртай байх гэдэг бол тал байна. Нэг хүний хүүхэд хүн мүнд нэг амар туртай хайрлаад идэггүй ч гэсэн амьтаа харахаар л амар хайр нь хүрээл явж чичвэл тэрэл хооллоод идэг хүмүүс бол байгаад идэг. Тийм хүмүүс байгаа харагдаж байна. Тэгэхээр амьтантай одоо dog cafe, cat cafe байдаг бол тийшээ очиж цагийг өнгөрүүлэх. Эсвэл зүгээр л агаарт гараад амьтад хараад одоо шувуу муу хардаг ч юм уу тий. Тэгснээ ингээд чимээгүй тайван ийм цагийг өнгөрөөх бол шаардлагатай байгаад байгаа юм байна. За энэ хүрээд бол 1-р группийн маань уншлага дууслаа. Ингээд дуусгая. За энэ хүртэл сонсон, энэ хүртэл уншлагын маань сонсон 1-р группийнхэндээ баярлалаа. Та хэд маань таалагдсан бол таарсан бол лайк, subscribe дараад сэтгэл үлдээгээрэй. Би сэтгэл бол унших айгуу дуртай. Уншаад бас та хэд сэтгэлийг уншаад энийхтэй энийгээд нулимстай нүдээр уншихтаа уншаа байж идэг. Тэгэхээр сэтгэлээ үлдээгээрэй гэж хүсье. За тэгэхээр энэ хүртэл уншлагын маань сонсон та бүхэндээ баярлалаа. Баяртай. 2-р группийнхан маань уншлагатаа тавтай морил. За 2-р группийнхний маань Oracle сонгосон Oracle deck нь болохоор Look to the Stars гэд хүзрэн. Ер нь бол бас айгүйх астрологи энэ сонирхдаг хүмүүс маань орж иж үзчих шиг байна. За тэгээ Princess Bonnie гэдэг юм сонины хачилбар шиг стикер сонгож орж ирсэн хүмүүс маань байгаа хаа. За одоо болохоор эхний асуулт буюу дотоод хүүхэд нь одоогоор ямар байдалтай байгаа вэ гэдгийг үзнэ. За энэ Oracle deck-ний тайлбар болохоор сүүлийн 3 дахь асуултанд ерөнхийдөө бол орж ирж байгаа. Гэтэ би 1-р группийнхэн дээр тэрийг ярихаа марцснаа бүр бичлэг хийж дуусаад нийтлээ яана. 1-р группийнхэн маань нийш орж ирсэн сонсож байгаа болов sorry. Нэг хүртэн байгаагүй юм дөө гэж хэлсэн.
За 20 дугаар группийнхний маань дотоод хүүхэд одоогор юмыг ямар байдалтай байна вэ? За 20 дугаар группийнхний маань дотоод хүүхэд одоогор ямар байр байдалтай байгаад байна? Одоогийн байдал нь ямар байна вэ? Нилийн гал ордныхан маань орж ирж дээ. 20 дугаар групп дээр гал орд буюу арслан, хонь, нумын ордныхан маань бас агаарын орд буюу ихэр жинлүүр хумхын ордныхан маань бас нилээх үзэж байгаа харагдаж байна. Заавал орд та албагыг санаарай. За 20 дугаар группийнхний маань дотоод хүүхэд гэсэн чинь бас ч гэж ирч хүчтэй цоглог Нилээн бас цоглог хүмүүс байна. 20 дугаар группийг ингээд унших гэсэн чинь айгүй юм гоё. Ирч хүчтэй болоод эхэлж гин. Айгүй юм цоглог ирч хүчтэй бас юмыг амар хүндрүүлээл, стресстэйл юм болгон дээр очиод зовоод гутраад байдаггүй. Ирч хүчтэй байдаг. Айгүй мотивашн өндөртэй хүмүүс маань бас байгаад байна. За дотоод хүүхэд нь бол бас айгүй багтаа бас нилээн өөртөө ихтэй байсан хүүхдүүд байсан байна. 20 дугаар группийнхан өөртөө айгүй ихтэй хэлэх гэснээсээ бас нэг айжчгүй хэлцдэг багтаа айгүй тийм яриа мараа хүүхдүүд байсан байна. Жохон яриа хамаагүй юм бас ингээд хэлцдэг хүнд нөх ингээд дотроо нуугаал айж имээгээд айгаад нөгөө хэлж мэлдэггүй шүү дээ. Ер нь бол бас хүүхдүүд чинь тийм юм байхгүй. Нэг хүмүүнээс айдаггүй хэлж мэлчдэг, хэлэхүүгээ хэлцдэг. Ийм хүүхдүүд байсан харагдаж байна. Гэхдээ энэ бүлгийнхэн маань болохоор айгүй бас тийм амар бага наснд нь хайр дутаад ч юм уу дутуун комплекс энэ төр ерөөсөө авч өсөөд зовоод исэн юм бол байхгүй харагдаад байна. Гэхдээ харин эсэргээрээ айгүй их ингээд эрхлээд өссөн хүмүүс маань бас 2 дугаар группийг сонгож орж ирсэн байна. Эрхлээл тийм нөх юм хичээхгүй, таныг нөх амар хичээхгүй бас ингээд байж хахад ягаад чи хин нэг ирээ туслаад өгдөг ч юм уу. Та нэг юм айгүй азтай тий хүмүүс ингээд тусалчаад байдаг, танд ингээ үйлчлчихэд байдаг. Айгүй юм хайр татмаар хүүхэд гэж боддог байсан болохоор бас хурж ирээ туслаад байдаг, хайрлаад байдаг, халамжлаад байдаг байсан байгаа байхгүй. Тэрнээс болоод бас жаахан хүнээс хамааралтай болцсон. Хүмүүсээс нэг өөрөө бие даагаад ганцаараа амар юм бас бие даасан хүчрэх байдаг шүү дээ. Тийм гэхээсээ илүү жаахан хүний гар харчих гад байх тал бас байна. Тэг хүний гар харна гэхлээр л ерөөсөө юу ч хийхгүй ангаагаа суугаад идэг гэж бас яг хэлээд байгаа юм шээ. Гэхдээ өөрөө бие даагаад хийчих болох юм байхад бас за надаа хин туслах бол за нэг юм ингээд уулын тусламжлалцаа авчулч гэдэг юм уу. Тэгээд бодоод идэг. Иймэрхүү хүмүүс маань бас байна. Тэнийг амар бас хичээл сэтгэл мэргээлт гаргаал юмн дээр нэг юм махруу хүмүүс байдаг штеп. Тийм биш. Ернээс юмыг амар хэлбэрээр шийдчих гэж үзгээд байдаг. Хэл амаараа яриад ингээд сэргэлэн зан гаргачих гад байдаг зантай. Гэхдээ тэр нь болохоор яагаад тэгээд байна вэ гэхээр бага наснд нь айгүй хүмүүс бас хайрлаад энэ маань чадахгүй ч гэдэм үү те бас их эрхлүүлээд өссөн байгаа харагдаад байна. Бүх юм одоо сайнтай муутай талтай те хит их хайрлаад байвал бас хит их хайрлаад урдуур норж юм хийж өгөөд ахаар бас жаахан ингээд тэгүүлгээд байдаг. Жаахан бэлэнчлэх сэтгэл гээд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм бол үүсчгээд байдаг. Харин хит ингээ хайрлахгүй орхиод байвал бас нэг дутууд улмагхан өсөөд хүн муу хайрлж мэдгээ болчдөг тий. Та бол ингээ хүнийг бол бас хайрлж чаддаг, халуун дулаан юм энергтэй. Таны хажуу авир хүмүүс ч гэсэн танд бас хилдэг байж магадгүй. Айгүй юм халуун дулаан энергтэй хүмүүжил сайтай хүн шиг санагддаг. Тэнийг амархан буруу эрхлээл давраал энийг аавна гэл ингээд сөхөрж унж мунаад ингээд идэг байгаагүй ч гэсэн ер нь эрхлүүлээд өссөн болохоор хин нэгэн бас өөрт чинь ямар нэг юм хийж өгөхийг жаахан хүлээх гээд байдаг, харчих гад байдаг ийм хүмүүс маань байгаа харагдаж байна. Одоо ч гэсэн таныг бас энэ хүмүүс бас хайрлал юм хийж өгөөд гэхдээ багын шиг чинь хийгээл хайрлаад ирэхгүй болохоор хүнээс ингээд жаахан юм хараад идэг хин надаа хизээ яаж туслах болч гэдэг юм уу надаа ингээд өччих болов тэгээд өччих болов гэдэг ийм жоохон зан ааш суучих гад
байд юм байна л да. За тэгээд одоогийн дотоод хүүхэд нь бол бас ямар байр байдалтай байна вэ гэхээр ер нь нэг юм ирч хүчтэй юм дуртай, хөгжилтэй сонирхолтой юм дуртай, уйдгартай, нэгin хэвийн нэг доороо ингээд байгаа л гэдэг гацсан тийм юм дургу ийм хүмүүс байгаа хгүй. Жаахан ганцаардаж бас чаддгүй хүмүүс бас их сонгож орж ирсэн байна. Ганцаардаж чадахгүй хин нэгэнтэй байх гад гэдэг тийм. Заавал нэг хайргууч гэсэн үерхлийн харилцаанд байх гэдэг ч юм уу. Заавал нэг хүнтэй харилцаад одоо эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол нэг охинтой биш нэг залуутай харилцаад тэрүүгээрээ туслуулаад одоо цүнх мөнхийг ингээ бариад ингээ явж хахад дуртай байдаг ийм хүмүүс байгаа харагдаж байна. Эрэгтэйчүүдийн хувьд гэх юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд гэх юм бол хин нэгэнтэй заавал хамт байж ийм хүчтэй мэдрэмж авдаг ч юм уу өөрийнхөө эго юу гэдэг энэ маскулин мэдрэмж авдаг иймэрхүү хүмүүс маань бас байгаа харагдаж байна. За хэдийн иймч гисэн та ингээл амар өөртөө ихтэй юм шиг харагдаал ингээд байгаа ч гэсэн яг үндэ яа ганцаараа байж чадахгүй байгаа юм гэхэлээ ганцаараа байх итгэл байхгүй байгаа даа. Өөрийгөө тэр хэмжээнд хүртлээ хүчтэй хүн гэж бас яг бодохгүй байх хандлагатай. Ганцаараа ингээд нэг аялалд явчих тий нэг хөдөө яваад ирээ гэхлээр би бас чадахгүй байх. Ер нь би бас одоо тэр хэмжээний хүчтэй биш байх ч гэдэг юм уу. Нэг тийм байдлаар тэгэж бодсноосоо болоод өөртөө жаахан яг үнийг ихэд өөрийнхөө хүчинд итгэдэггүй иймэрхүү хүмүүс байгаад байна. Ганцаараа байхдаа ч гэсэн та хүчтэй шүү гэн. Гэтэл тэгэж бодохгүй байгаа байхгүй юу? Тийм ээ айгүй юм ирчтэй бас юм гэгээлэг бас сэтгэлгээтэй юмд гэгээлэг ханддаг. Бага наснд нь бол тийм амар юм хүнд хүмүүжилт нөлөөлөл тийм дутуугийн комплекс үүсээд ч юм уу таныг ингээл триггер дээл одоо ингээл нэг траума үүссэн те багтны амар зоддог байсан ч юм уу загиндаг байсан байнга буруутгадаг байснаас болоод ямар нэгэн байдлаар өөрийгөө байнга буруутгаад идэх ч юм уу тиймэрхүү зан хандлага бол бас хаавч гайгүй ажиглагдаж байна. Гэхдээ тэрнээсээ гадна бол айгүй юм жоохон хурдан орчноос салах гээд идэх ч юм уу уйтгартай аминд байж чадахгүй шууд дараагийнх руу явах гээд идэж яхан тийм тууштай биш төлбөргүй зантай болоод болохоор ийм юм болсон байгаа байхгүй юу? Хин нэг ингээс ямыг айгу амархан хийгээд өгчдөг ч юм уу те та заавал ингэ махаа зулгаахгүй юм айгу хурдан бүтээд идэг юмд одоо сурцсан байдаг ч юм уу. Иймэрхүү байр байдалтайгаа харагдаж байна. За эннийхээ эхний асуулт нь бол болчлоо гэж би үзэж байна. Тэгэхээр хоёр дахь асуулт буюу дотоод хүүхдээ илгээж буй гол мессеж дотоод хүүхдэд нь танаас яг юу хүсээд байгаа юм бэ гэдгийг нь бол үзье. Юу нь бол бас гол уншлагын юм бол гол сэдв нь бол хоёр дахь асуулт нь байгаад байгаа. За хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн дотоод хүүхдээ илгээж буй гол мессеж нь юу вэ? Дотоод хүүхд нь яг юу гэж хэлхийг хүсээд байна вэ? Хоёрдугаар группийн миний ширээ амар царим мотой амар бараан байна да гэдгээс өөрөө бодогдохгүй байгаа би одоо номыг гаднах хавцаар нь битээд өгнө гэдэг шиг уншлагаа л сайн хийхээ бодох ёстой л байгаад байх юм да би одоо. Тэр утгатай хэсэг хэлбэлээд өгөөч. Шалнаас үс хамт. Би одоо л тэр нэгдүгээр бичлэгэн дээр хин нэгэн шүлсээ гэж бичсэн комментиг юусоо бодож хаяа инээд ш. Бичлэг гэж хатаарч тэр бодогдоод инээд рүү энэ тэнд рүү шүлсээ өсчүүлэх үедээ бүр санаа зов. Тэсийг тайлбарлаад өгөөч. Тэгэл ингэ үсмэс гарч ирэхээр тэр хэсэг яг санаанд амар инээд рүү. За дотоод хүүхэд нь яг юу гэж хэлхийг хүсээд байна вэ? Юу хүсээд байна вэ? Гэсэн чинь амар тайван баймаар байна гэж хүсээд байна. Тайван баймаар байгаа. Тайван тухтай байхыг хүсэж байгаа. Амар юм тайвнаар хайрлуулахыг хүсэж байгаа. Тэр нь одоо бас хайрын мэдрэмж тий, романтик хайрын мэдрэмж. Романтикли юм амар гоё тайван хайрлуулаад халамжлуулаад одоо баг багт нь таныг ингээл хайрлаад халамжлаад тайван байлгадаг байсан бол яг тхийг л хүсэж байгаа. Амар их юм бодоол ингээд тахт бас тайван бус ингээл эншис болоод ах амар дургу хүмүүс байгаа хгүй. Ер нь хинч дургу л те бүгдээрээ л дургу гэхдээ тэрэндээ ингээд нэлээ ач холбогдол бас өгдөг хүмүүс байгаа хгүй юу. Тэгээ бас жоохон хүмүүст тааруулж харьцчих гад байдаг.
өөртөө шудраг бус хандчих гад байдаг хүмүүс маань 2 дугаар группийг сонгоод ороод ирчихжээ. Хүмүүст ингээд тааруулаад одоо ингээд олуулаа тий. За хоёулаа байвал бас ч гэж гайгүй. За гуруулаа энтер болоод ирэхээр шууд ингээ олондоо та нийцүүлээд олонний уур амьсгалд нийцүүлээд хэрвээ та одоо кола яг нэг л дуумааргүй байхад чинь амар сонирч авчлаа гэдэг яг. Кола уумааргүй байхад ч хамт явж байгаа хүмүүс чинь ч юм уу. Ингээл баахан кола авъя. Кола авах туртай гэл тэх юм бол та үгүй би ийм юм аавна. Би ийм уухгүй гэх нэг хүн чинь хийдэж штий. Тэгдэггүй. Бас тааруулчаад идэг. За яах вэ? Энийд кола ууя гэж ам чи колог нь л уучи. Нэг ийм болоод ийм түүг болоод ээж яах вэ гэдэг юм. Иймэрхүү юм бас бодох гээд идэг. Бас айгүй юм extrovert буюу гадагшаа чиглэлтэй хүмүүс байхгүй. Олон дунд бэж иж бас ирч хүчээ авдаг. Амар интро ганцаараа байгаад өөртөө юмыг тааруулаад байх бас сонирхолгүй. Айлын дунд хүүхдүүд бас нэлээд сонсож иж магадгүй. Тэгээд айлын дунд багууд ч юм уу айлын томууд ч юм бол ингээд нэг юм өөртөө жоохон тааруулах гэдэг. Би ингэн тэг ингээд урд гараад жоохон манлайлч гадаг байдаг штеп. Гэтэл энд бол юу нь бас жоохон айлын баг дундынхны зан айгүй их яваад байгаа байхгүй юу? Нэг ах их чинь ингээд урдуур нараад өө за би энийг аавна тэрийг аавна гэх тэнгуй за гэд ингээд go with it байсараа сурцсан ч юм уу тийм. За тэнгуүтээ нэг ингэж юмыг нөхцөл байдлыг гартаа авч удирдаал ингээд цаашаа яваал алаад ах сонирхолтой бас биш ээ. Бас юм олны санаа бодол юм багийн тоглогч хүн байгаа байхгүй юу? Багт айгүй сайн тоглож чаддаг. Хүмүүстэй ингээд нийцтэй байдаг. Тэнгүүд дотоод хүүхэд нь яг юу хүсэж байна гэхлээр зарим үед гэхдээ өөрийгөө сонгохыг хүсэж байна. Заримдаа өөрт чинь ингээд та өөрөө гэхдээ энийг бол мэдэрдэг гэдэг байгаа байхгүй хүзэр шудраг бус зүйл ингээд мэдрээд идэг. Эн чинь шудраг биш шүү дээ. Яг үнэхээр би тэгмээр байна гэд дотоод хүүхэд чинь ингээд уурлаад байгаа байхгүй юу? Би ингэж тааруулмааргүй шүү дээ. Би нэг удаа ч гэсэн хэнийг надад таарч болохгүй мүү? Нэг удаа ч гэсэн та нар надад тааруулж болохгүй мүү? Би дандаа та нарт тааруулдаг шүү дээ гэж яг ингээд хэлхийг хүсэж байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэхэд та одоо яг кола уумааргүй л байсан байхгүй юу? Тэгээ очиод ингээд дуртай юм ч байхгүй. За кола биш юм аа. Өөр ямар жишээ авах вэ гэхэд та ингээд нэг амар гоё хайрын rom-com тий romantic comedy кино үзмээр байтал найзууд чинь за буундуу явж амар гоё юм Атланта кино үзье, сүнс чөтгөртэй кино үзье. Тэнгүү та сүнсний сайдаг. Та яг үнэ гэхэд амар шинэ кино дургу байдаг ч юм уу. Тэгсэн хэрнээ та за бас ингээ гэж яхад нь хамт ингээ үзчихэдөө гэ явцсан хэрнээ сэтгэлд чинь тэрийг ингээ гаргаж илэрхийлээгүй юм шиг ийм дутуу шудраг биш юм шиг тийм мэдрэмж үлдчихэд байгаа байхгүй юу? Таны дотоод хүүхд болохоор шудраг биш вэ штий. Би ч гэсэн сонголт хиймээр байна гэж яг хэлхийг хүсээд байна. Иж байгаа мессеж нь бол тийм байгаад байна. За тэнгүүтээ 50 баймаар байна. Амар гоё юм 50 амьдрмаар байна гэж хэлээд байна. 50 амьдрал туртай 50 амьдралыг хүсээд идэг. Гэтэл та одоо бас яг тэр хүсдэг 50 тухтай амьдралаараа амьдарч чадахгүй ч юм уу дутаад байгаа бол бага насндаа гэхдээ бас юм амар юмар олон юмар нэг дутаагүй. За хайр халамжаар нэг бол дутаагүй, нэг бол одоо ингээд материалын зүйлээр дутаагүй ч юм уу. Ер нь нэг тийм амар анхаарал халамжаар бас нэг дутаагүй хүмүүс маань 20 дугаар группыг сонгосон байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо ингээд жоохон зүр 50 баймаар байна уу гэхэд нэг юм хүсэж байгаа юм нь тийм 50 байж чадахгүй бол яг тэр нэг бага наснд байсан зүйлийг хүсдэг ч юм уу. За бага наснда 50 биш байгаадсэн бол за би бол ингээд одоо 50 баймаар байна. Багт нэг амар 50 байж бас чаддгүй байсан шүү дээ гэдэг юм. Иймэрхүү байдлаар бас хүсэж байгаа зүйл нь бол илэрч байна. Ингэж хэлхийг хүсэж байна дотоод хүүхэд. За одоо болохоор дотоод хүүхдээ юу хэрхэн баярлуулах вэ гэдгийг хэдүүлээ үзцгээе. За дотоод хүүхдээ хэрхэн баярлуулах вэ гэд би ерөнхийдөө бол энэ Oracle Deck-ийг авсан. За тэгэхэд болохоор look to the stars буюу одод руу хараа гэсэн ийм утгатай Oracle Deck бууж ирсэн. За оддыг хар гэд байгаа ч гэсэн энэ бол одоо ингээд за хэдүүл ямар ч байсан хүзрээр үзэж байгаа. Тэгээ Oracle-аар тайлбарлая. Хүзрээр нэхэд үзчихье юм юм аа. За би тэгэл ингэж байгаа нэг л өдөр амар битүү пидэг болох байхаа. Одоо л тэгээл яг нэг анхлан суралцагчийн гэдэг шиг юмаа хийж их та. Ингүүл зүгээр юм байна, тэгвэл зүгээр юм байна. Яваад байгаа.
За 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм байна. Дотоод хүүхэд 2 дугаар группийг сонгосон бүлгийнхэн байна. Дотоод хүүхдийг нь бол хэрхэн баярлуулах вэ? Яавал дотоод хүүхэд нь баярлахаар байна вэ? Өөртөө амар өсөрч гарч чинь энийг аа. Өөрсдөө тайван баймаар байна. Тайван миний орон зайл гэж байна да. Одоо амар стресстэй ажил хийж байгаа. Тань уйдгартай юм хийгээд байгаа хүмүүс маань байгаа бол стресстэй ажлаасаа гараад өөрийнхөө бас юмыг өөрийнхөө одоо стресстэй нөхцөл байдлаасаа өөрийгөө гаргаад жах юм тайван байх дээр анхаарах хэрэгтэй байгаад байна. Энийг бол дахин бол хүзэр хэлээд байна. Six of Swords-ыг тайлбарлаад өгөөч. Хэлэл жах стресстэй байгаа юм шиг байна да. Одоо бол нэг юмнаас салж чадахгүй жоо хамааралтай байгаад байгаа гэдэг юм. Юунаас хамаарал байгаа юм бол Ten of Cups-ыг тайлбарлаад өгөөч. Жохон тийм бидаасан байдал тутмаг байгаа юм байна. Жохон бидаахыг хүсэж байгаа. Аав ээжээсээ одоо л хамааралтай нөгөө 25 хүрсэн ирнэ эцэг ихийн гэртээ амьдардаг гэдэр гэл шүүмжлээд байдаг шүү дээ. Одоо Азууд ч юм бол угаасаа л хийдэг үстэй уг нь. Page of Pentacles-ыг тайлбарлаад өгөөч. Гэтэл аав ээжээсээ хамааралтай, аав ээжээсээ санхүүгийн хамааралтай эцэг ихтэй эсвэл одоо айгүй юм амар strict ээж автай хүмүүс байдаг шүү дээ. Айгүй юм хатуу журамтай, ёс журамтай ээж автай хүмүүс байдаг болвол байнга ингээл гарч орохдоо ямар нэг юм хийхдээ, ямар нэг одоо бизнес эрхлүүлэхдээ ч юм уу. Заавал нэг эцэг ихээсээ асуух шаардлагатай нэг юм хамааралтай юм шиг мэдрэмж аваад идэг бол яг тэрнээсээ бол салахыг хүсэж байна. Бүх юмд ингээд жоохон оролцдог гэр бүлийнхэнтэй болвол хамаатан сад юу гэдэг нь ингээл гэр бүлийнх орж ирээд юмд ороод идэг бол тэр бүхнээс холдоод жоохон ганцаараа баймаар байгаа энэ хэрэг бол гарч ирээд байна. Би даахыг бол амар хүсэж байна. За яавал дотоод хүүхд баярлах юм бэ гэдгсэн чинь жоохон би даавал би даагаад эхлэх юм бол хин нэгнээс хамааралтай байна гэдэг чинь өөр айгүй эрх чөлөөгүй мэдрэмж эрх чөлөөтэй баймаар байна. Эрх чөлөөтэй баймаар байна. Би даамаар байна. За ямар нэгэн токсик харилцаанд байгаа, амар стресстэй харилцаанд байгаа. Үнэхээр тэр нь ингээд таны 50 байдал руу ороод байгаа, ийм байгаад байгаа бол токсик харилцаанаасаа гарах юм бол дотоод хүүхэд нь баярлахаар байна. Энэ бүхнээс гараад өөрийгөө сонгоод тий түрүү нөгөө нэг шудраг биш байна гэдсэн шүү дээ. Өөрт чинь шудраг биш байгаа нөхцөл байдлыг мэдсээр ээжиж үлдэхийг сонгоод байгаа бол та эндээсээ гарахыг сонгох юм бол дотоод хүүхэд нь бол үнэхээр баярлахаар байна. Ганцаараа байж сурах ийм хэрэгцээ шаардлага бол бас танд байна. Одоо хүн гэдэг чинь яг хүмүүс хосороо гэдэг ч гэсэн хүн өөрөө өөртөө байх хэрэгцээ шаардлага байдаг. Өөрийгөө сонсох, өөрийгөө таньж мэдэх, юунд дуртай, юунд дургүйгээ бас таньж мэдчихэж хүн цаашаа хоёр хүний амьдрал нөгөө нэг бие засаад төрөө зас гэдэг шиг өөр дээрээ ажилласны дараа сонгох тэр хамтрагч чинь бас шал өөр хүн байх болно. За тэгээд хэрвээ та токсик харилцаанд байгаа бол эсвэл бол одоо нэг хүнээс амар хамааралтай болцсон те хайргүй ч гэсэн салж чаддгүй. Би одоо энэ хүнээс салчих юм бол цаашаа надаа ингээд явах газар алгаач гэдэг юм уу. Би ингээд цаашаа чадахгүй байхаа гэж боддог болвол тэрэн дээр бол ажиллах шаардлагатай байгаа даа. Би даах хэрэгтэй байгаа даа. Эцэг ихийнхээ гэрээс гараад одоо би ингээд тусдаа гарлаа гэхэд санхүү мөнгө болохгүй байх, ер нь би чадахгүй байх гэд иймэрхүү бас айцтай байгаа бол энэ дээр ажиллаад хэдий айжсэн ч гэсэн зориглоод үзвэл зориг гаргах юм бол дотоод хүүхэд нь бол нэлийн баярлахаар байна. Би даах хүсэл бол дотоод хүүхдэд бол байна. Тийм ер нь бол бас гэр бүлээсээ одоо ингээд гадагшаа сургууль өдөрт явмаар байдаг те. Гэтэл одоо гэрээсээ ч гарч үзээгүй ээжиж би гээл те. Ер нь чадах юм уу ч гэдэг юм өөртөө итгэлгүй шинэ юм эхлүүлмээр байхад чадахгүй байгаа бол зориглоод өөртөө итгээд өөрийнхөө хүч чадалд итгээд гадагшаа явах гэж байгаа бол гадагшаа яв комфорт зоноосоо гарах шаардлага бол үнэхээр байна. Шинэ юм сурыг, шинэ сургуульд явъя, суралцъя, шинэ ажил эхлүүлье. Хэдий ингээд туршлагагүйсэн ч гэсэн тий шинээр юмыг эхлүүлэе гэдэг та юм их хүчтэй байгаа бол тэрний хараас бол явах хэрэгтэй байгаа даа. Тэгжээж бас энэ дотоод хүүхэд нь баярлна, өөртөө итгэлтэй болно. Амар өөртөө итгэлгүй байгаа байхгүй. Айгүй зориггүй байгаа даа. Өөрийгөө ингээд жоохон тусгаарлагдсан юм шиг юм гадаад ертөнцид гарах хэрэгтэй байгаа гэж та өөрийгөө үнэхээр мэдэрч байгаа бол энэ хүмүүс бас нэлээд self awareness буюу өөрийгөө ингээд нэг юм анзаарах сайтай анзаараад идэг юунд болоод энэ юунд болохгүй байгаагаа бас жаахан анзаараад идэг хүмүүс маань юу нь бас энэ урилгыг бас сонсож байгаа юм шиг байна. Нэгдүгээр групп дээр бас тэгж гарч ирсэн. Өөрийнхөө хүч чадалд юу ч итгэхгүй байгаад байна. Тийм учраас баг багаар өөр дөрөө суулгах хэрэгтэй. Баг багаар өөрийгөө салгаад сурах юм байвал сураад эхнээс нь
одоо нөгөө хүүхэд алхахыг, ярихыг, уншихыг ингээ баг багаар өсвөсгээрэн сурдаг шиг та бас энийг бол суралцах шаардлагатай байна. Тэгээд шархалхаас битээ гэж би зөвлөе. Зориглоод хийсэн юм бүхэн үргэлж worth it байдаг. Тэгээд дотоод хүүхэд нь бол таныг зориг гаргаад өөрийнхөө төлөө юмыг хийгээд арч хүчтэй зоригтой байгаасай. Тэ нэг юм та өөрөө бас юм хүүхэд шиг хүн байгаа хгүй юмд бас амархан итгэдэг, амархан баярлдаг, амархан ууралдаг, амархан уйлдаг юу гэдэг те ингээд нэг тийм юм модон реакшнтэй хүмүүс байдаг штэ нэг яагаад байгаа нь мэдэгдэхгүй эсвэл бол нэг тэрийг илэрхийлж чаддаггүй гэтэл та энийг аягүй сайн илэрхийлж гаргаж чаддаг ийм хүн байгаад байна. Одоо танд зүгээр жаахан зориг хэрэгтэй байгаад байна гэж гарч ирж байна. Асуултанд энэ болохоор Oracle Deck авч үзцгээе. За тэгэхээр 20 дугаар групп дээр бол Look to the Stars буюу одод руу хараа гэсэн ийм хүзрэл гарч ирсэн. Би энэ Oracle-ийг нь бол асуухдаа дотоод хүүхдийнх нь хүүхд юм хэрхэн баярлуулах хэрэгтэй вэ? Яаж идэгрэх бэ гэдгсэн чинь Look to the Stars гэсэн хүзэр маань гарч ирсэн байна. Ерөнхийдөө бол одод руу хараа. Одод танд хариу өгнө, мессеж өгнө гэсэн утгатай хүзэр гарч ирсэн байна. За одоо илүү давшруулаад асууя. 20 дугаар бүлгийнхэн маань дотоод хүүхдийг хэрхэн баярлуулах вэ? Энэ яаж ангаах вэ? Яах хэрэгтэй вэ? За 20 дугаар группийн манаас гараараа юм хийж стресс нь тайлагддаг хүмүүс байгаад байна. Яг хоол хийж гэхээсээ илүү бас гараараа ямар нэг юм хийж юм стрессээ тайлдаг. Тэр гэр мэрээ цэвэрлээд хоол моол хийхээр бас стресс нь тайлагддаг. Нэг юм ахуйн юм хийх дуртай хүмүүс байна бас их ирсэн байна. Амар нөгөө нэг юм өглөө босч ирээл амар сэтгэл санаа муу ахаараа ч юм уу амар гэрээ цэвэрлээд хүмүүс байдаг шүү дээ. Гэрээ цэвэрлэл учир зүггүй цонх тавцангаа угаагаал хевс хүртэл угаагаал эхэлдэг. Тим хүмүүс маань бол бас их орж ирсэн байна. За дотоод хүүхдээ юу яаж баярлуулах вэ гэдгсэн чинь Connect with your ancestors буюу өөрийнхөө өвөг дээдтэй холбогдоорой гэсэн хүзэр маань гарч ирсэн. Өөрийнхөө өвөг дээдтэй холбогдох, өөрийнхөө үндэс чакратай холбогдох, root буюу өөрийнхөө тэр нэг юм юунаас үндэслэж гарч ирсэн юм бэ? Яг дотооддоо яг хин юм бэ гэдгийг олж мэдэх гуравдагч нүдэ нээх. За гуравдагч нүдэ нээх гэдэг нь бол сүртэй сонсогдоод байгаа. Гэхдээ илүү өөртөөгөө ярих, зүн совиндоо итгэх, найдах, өөртөөгөө болон өвөг дээдс гэдэг нь өөрийнхөө ancestors-тэй энтэйгээ бол холбогдоорой гэж бол хүзэр бол хэлж гин Oracle маань. За дараагийнх нь болохоор make a meal буюу хоол хий гэсэн байна. Хоол хийх. Энэ бол ер нь бол өөртөө цаг гаргахыг хэлж байгаа. Хоол хийгээд өөртөө цагийг өнгөрөөгөөд ингэж яхтаа айгүй хэн бас боддог, бодлон цэгцэрдэг хүмүүс байгаад байна. Тэгээд замаа юмд байхаараа бас амар стресстэй гэдэг хүмүүс байна. Юм замбраагүй, энэ тэмд хөглөрсөн юм харахаараа бас цэгцэлч гээд байдаг. Тэгээд ер нь бас охины ордны бас ордтой хүмүүс маань бас харагдаж байна. За intuition буюу өөрийнхөө зүүн совин дээр бас ажиллаарай. Илүү дотгошоогоо сайн өнгийгөрөө гинэ ингээд өнгийгөөд энд нэг байгаа бол дотоод 1 давхраг, 2 давхраг, 3 давхраг яг дотроо бол ингээд зүүн совин та мэдээд байгаа хгүй зарим нэг зүйлсийг өөрөө би ингээд мэдж байгаа дотроо яг үнийг хэлэхэд та мэдж байгаа мэдрээд байгаа тэгсэн хэрнээ тэрийг ингээд бас тэр болгон сонсоод анзаараад байхгүй байгаа юм биш үсттэй гэдэг дээрээ бас анхаарах хэрэгтэй байна. За тэгээд мөн гэр орноо цэвэрлээд бүх юмнуудаа цэгцлээрэй гэж юм. Тэгээд энэ нь болохоор зөвхөн гэр орноо цэвэрлэхээс илүү бас бодлоо цэгцлэх орно, болоодаа гаргаж ирээд цэгцлээд гэрээ цэвэрлж явахдаа ч юм уу яг юм сонсохгүйгээр подкаст центр сонсохгүйгээр өөртөөгөө ярилцах, өөрийгөө дуу хоолойгоо сонсох шаардлага байна. Гадны дуу чимээг биш, гадны дуу чимээ амирх сонсоод байгаа харагдаад байгаа байхгүй юу 2 дугаар бүлгийнхаа. Тэгвэл дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгцээ бол байна шүү. Яг үнэхээр дотоод хүн чинь тантай ярих гэдэг амир хичээж гин. Та арай сонсохгүй байгаа юм биш үсттэй. Тэгэхээр тэрийг илүү их сонсоорой. Юм хийж явахдаа өөртөөгөө ярилцаад ингээд үзээрэй гэсэн. За ийм мессеж гарч ирлээ. Хүрээд 2 дугаар бүлгийн маань уншлага дууслаа. Энэ хүртэл сонссон 2 дугаар бүлгийнхэндээ баярлалаа. За тэгээд хэрэг таалагдсан бол лайк, subscribe дараад комент үлдээхээ мартаваа. Тэгээд би бол амар комент унших дуртай сэтгэлдээ үлдээхээр бас юунд таарсан байна, юунд таараагүй байна, юун дээр илүү төлхөө ажиллах уу, яаж өөрчлөгдөх үү гэд бас өөр дээр ажиллах гад хичээдэг. Тэгэхээр та бүхэн маань сэтгэлдээ үлдээгээрэй. За тэгээд уншлагын маань энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Баяртай.
За 3 дугаар группийн уншлагатай тавтай морил. За эхний асуулт болох дотоод хүүхэд нь одоогоор ямар байр байдалтай байна вэ гэж үзнэ. За 3 дугаар группийн маань болохоор би энэ Oracle Deck-ийг нь болохоор 3 дахь асуулт буюу дотоод хүүхдээ хэрхэн баярлуулах вэ гэж асуухад ингэж гарч ирсэн. Тэгэхээр энэ бол гэр бүлтэйгээ бас цагийг өнгөрөөх буцаад одоо ээжтэйгээ илүү харилцаагаа сайжруулах ч юм уу иймэрхүү байж магадгүй. Гэхдээ хэдүүлээ үзрээ үзснийхаа дараа энэ бүхнийх нь мессежийг нь авъя. Энэ бол одоохондоо хэрэг болохгүй. За тэгээд цэцэгтэй дээр үе юм одоо letter загтал сонгож орж ирсэн байх. За шууд уншлагатаа орё. За 3 дугаар группийнхан маань дотоод 3 дугаар группийнхны маань дотоод хүүхэд нь одоогоор яг ямар байдалтай байна вэ? Одоо ямар байр байдалтай байна вэ? Окей. Яг эндээс тэгтээ бол яг мессеж мэдээж орж ирсэн л дээ би 4 дахь 3 дахь асуултан дээр нүзийг үлдээсэн болохоос тэрнтэй бас таарах юмнууд гарч ирж байна. 3 дахь бүлгийн дотоод хүүхэд одоогоор ямар байр байдалтай байгаа вэ? Гэр бүл хүсээд байгаа хүмүүс маань бас байгаа юм байна. 3 дахь бүлэгт маань Knight of Cups-ийг тайлбарлаад өгөөч. За 3 4 бууцсан багт. Буцаага хийчи. Cups-ийг тайлбарлаад өгөөч. Би бичлэгийг амар оройн цагаар хийгээд байгаа болохоор ганц хоёр дундуур нэвшээх байх шүү манайхаа ойлгоорой. Four of Pentacles-ийг тайлбарлаад өгөөч. Би нэг хөтөн амралтан дээр байгаад байгаа байхгүй юу? Тэгэл жижиг сачиг хорхоо шавж амар их нисээд тах юм аа хэцүү би. Queen of Pentacles тайлбарлаад өгөөч. The Ace of Wands-ийг тайлбарлаад өгөөч. Темпершиг тайлбарлахгүй Ace of Wands-ийг тайлбарлуулчихдаг гэсэн. За харцгаая. За дотоод хүүхэд нь одоо юу н ямар байр байдалтай байна вэ гэсэн чинь амар их хайр хүссэн байр байдалтай байна да. Шинэ хайрыг амар хүсэж байгаа. Бас салаад хүнтэй үерхэж агаад салаад удсан байгаа хүмүүс маань харагдчихээн. Удаан хугацаанд бас хайр дурлалын харилцаанд байгаагүй. Бас магадгүй те гэр бүл зохиох, хайр дурлал эхлүүлэх энэ төр гэдгээс хайр дурлал эхлүүлэх чихний хаашийн гэр бүл эхлүүлэх, доктортой харилцаанд орох энэ төр гэдгээс бас жаахан дарамт мэдрээд идэг байсан. Өмнө нэг тэгж гэр бүл эхлүүлээ, хайр эхлүүлээ, хүнтэй үерхий, доктортой харилцаанд оръё. Ирээдүйд одоо ингээл хамт байх хүнтэйгээл эхлэе. Ер нь ихнэр хүн болъё, нөхөр хүн болъё гэл нэг амар ингэж бас бодоод идэггүй байсан хүмүүс маань 3 дугаар группийг сонгожээ. Тэгээ одоо болохоор энэ дээрээ ажиллаад ч юм уу шинэ хайр эхлүүлэхэд бэлэн болоод байгаа хүмүүс маань ерөнхийдөө бол 3 дугаар группийнхан байна. Айгүйх ингэж өөр дээрээ бас нэлийн хэсэг хугацаанд ажилласан хүмүүс байгаа байхгүй юу? Өөрийнхөө доктортой байдал дээр. Тэгээ доктортой байдал гэдэг нь мөнгө санхүү биш шүү манайхаа. Энэ бол өөрийнхөө сэтгэл зүйн доктортой байдал дээр нэлээд ажилласан. Өөрөөсөө юм харамлаагүй. Хэдий хэцүү байсан ч гэсэн асуудлуудтайгаа бас нэлийн нүүр тулсан хүмүүс маань бас 3 дугаар группийг сонгосон байна. Өөрийнхөө inner child-ыг бас ер нь сонсдог хүмүүс байна. Юу хүсээд байна? Юу яриад байна? Юу гэж надад хэлхийг хүсээд байна? Өөртөө бүр яг ингэ загтал бичдэг хүмүүс байгаа байхгүй юу? Өөртөө ингэ загтал бичээд журнал хөтэлдэг тийм. Тэмдэглэл хөтлөөд за би бол бас ийм хүсээд байгаа юм байна. Ингмээр байгаа юм байна. Энэ намайг ингээд тухгүй байлгад юм байна. Миний inner child ийм нөхцөл байдалд орохороо тухгүй тайван бос болчдөг юм байна гэд энийгээ бас нэлээд сайн мэддэг хүмүүс. Өмнө хайр дурлал, шинэ хайр, хүн таныг хайрлах, танд доктортой юм ямар нэг юм санал болгоод эхлэх тэнгуут та уйдчихдаг. Эсвэл бол айдаг, дарамт мэдэрдэг.
ингээд бүр trapped гэдэг юм бол хүзэр гарч иж байгаа хгүй. Ингээд Eight of Swords бол бодлын шорон гэж юу нь бол явдаг хүзрэнд. Тэнгүүт өөрийгөө ингээд барьж хориод идэг. Restriction, trapped гэж байгаа хгүй юу. Өөрийгөө ингээд бариад хориод яг ингээд хүн эргэжтэйч бай эмэгтэйч хамаагүй. Ер нь ингээд нэг хүн хурж ирээд тань сэтгэлээ гаргаад сэтгэлээ илэрхийлээд бас ингээд нэг цаашаа явж болохоор байхаар та ингээд шууд муу юм ин боддог ч юм уу. Муу байж болох үр дүнгуудыг боддог ч юм уу. Ингээд өөрийгөө бодлын шоронд бас хориодсон хүмүүс байгаад байна. Тэгэнгүүт дотоод хүүхэд нь бол айдаг ус маахгүй яг үнэхээр харилцаанаас, шинэ хайрнаас тийм болохоор жоохон уйдчдаг ч юм уу. Өөрийгөө ингээд татаад авчдаг байсан. Харилцаа ингээд эхлэхээр тэгээд бас айгүй ингээд удаан энэ доктортой харилцаанд ороогүй, доктортой харилцаанаас айдаг хүмүүс. Доктортой харилцаанд орно, хин нэгнтэй харилцаа эхлүүлнэ гэдэг нь маш том бас burden гэж боддог. Burden буюу ачаа болдог. Нуруунд дээр ирдэг ачаа. Та ингээл амар гоё дэгж дэрвээ явж хахад таны ингээ газардуулаад тэгээд нэг ингээ хөлнөөс чинь дөнгөлөх гээд байгаа юм шиг. Тийм мэдрэмж юунаас мэдэрдэг байсан хүмүүс маань 3 дугаар группыг сонгосон байна. Иннээсээ болоод тэр болгон ингээд гоё харилцаанд орохгүй бүр эсрэгээрээ юм хэцүү харилцаануудад одоо нөгөө situationship гэж одоо нэг шинэ юм гарчаад байгаа шүү дээ. Шинж гэж одоо бас гарч явуудчихлаа дөө. Situationship буюу яах гээд байгааг нь мэддэхгүй харилцаанд амар их орчоод идэг байсан хүмүүс. Тэр нь гэхдээ та өөрөө энэ хүнтэй би угаасаа явахгүй гэдгийг мэдээд харилцаанд ордог. Тийм болохоор танд илүү амар байгаад идэх юм. Иймэрхүү хүмүүс байгаадсан байна. Гэхдээ та одоо бас ийм байха болж байна. Inner child буюу дотоод хүүхэд нь яг ямар байр байдалтай байгаа юм бэ гэсэн чинь одоо бол шинэ юмд бас бэлэн болж байна. Өөр дээр нэлээд ажилласан байна, өөртөөгөө ярилцсан байна. Одоо spiritual хүмүүс маань бас энэ бүлгийг сонгосон байгаа даа л да. Сүнслэг юмд дуртай, сүнслэг юм бас ингээд сонирхдаг, өөрийнхөө сэтгэл зүй дээр анхаардаг тий. Зөвхөн сүнслэг гэхгүй сэтгэл судлал одоо юу гэдгийг сэтгэл зүй дээр ажилладаг хүмүүс маань бас энэ бүлгийг сонгосон байна. За тийм болохоор сэтгэл зүйчтэй ч юм уу. Тэнгүүд guidance буюу ингээд guidance гэдэг чинь одоо чиглэл гэх юм уу, заавар чиглэл ийм юм аваад өөр дээрээ ажиллаад өөрийнхөө энэ одоо өөрийнхөө ингээд сэтгэл зүрхийг харамлаад идэх ч юм уу. Өөрийгөө ингээд нуугаад идэг байсан болвол тэр байдлаасаа гарч байгаа хүмүүс маань ерөнхийдөө 3 дугаар бүлгийг сонгосон байна. Дотоод хүүхэд бол бас happy шүү. Бас ингээд хийхийг хүсдэг байсан, өөртөө ингээ хэрэгтэй байсан. Та өөрийгөө ингээ reparent айгуу сайн чадсан байхгүй юу? Өөртөө эцэг их болох, өөрийнхөө ээж болох, одоо өөрийнхөө аа болох, баг бахта дотоо байсан юм а өөртөө баг багаар өгсөн хүмүүс байгаад байна. Ийм болохоор та одоо бас нэг юм доктортой харилцаа эхлүүлэх, хин нэгний эхнэр болох, нөхөр болоход бэлэн болсон байгаа харагдаад байна. Зүгээр нэг юм богино хугацааны сэтгэл хөдлөл хөөрөлтөө тэрүүгээр ингээл дамжуулаад нэг юм эхлүүлдэг, тэгснэ тэрийг орхидог ийм биш. Одоо яг та тууштай, аюулгүй, бас сэтгэл догтлуулам, ийм хайр дурлалт бас бэлэн болж байгаа хүмүүс маань байна. За тэгээ өөрийнхөө хэрвээ ингээд healing phase дээр ажиллаж исэн, өөрийнхөө ингээд ангаах гад хичээж исэн хүмүүс маань өөрийгөө яг юм ангаагдж байгаа юм уу, тий ангаагдахгүй байгаа юм уу? Ер нь хэр явцтай явж байгаа юм бол доо би гэж бодоод clarification буюу юм нотолж батлах зүйл хүлээж исэн болвол энэ бол таны clarification байлаа. Та өөр дээрээ сайн ажиллаж чадчихээн, болж гин, сайн явж гин гэж хэлмээр байна. Гэхдээ худал хуурмаг одоо танд одоо ингээ худлаа яриад хажууд ч юм байгаад идэх ч юм уу. Худлаа ярьдаг, таныг ингээд ашигладаг ч юм уу. Иймэрхүү хүмүүсээс хол байгаад тэгээ нэг юм муухай энерги байдаг штеп. Тэр намайг ингэж хуураад, энэ намайг ингэж худлаа хэлж ашиглаад гэд иймэрхүү юм сонсох, иймэрхүү юмтай ер нь жоохон ойр байхаас татгалзах хэрэгтэй. Та угаасаа өөрөө бас нэг хүнд юм амархан итгээд байдаггүй. За итгэвчлээ гэхэд миний итгэлийг алдах үедээ та хэрвээ итгэл алдруул буцаад эргэж хардаггүй ч юм уу. Иймэрхүү хүн байгаа даахгүй. Бас нэлийн өндөр boundaries буюу хил хязгаартай. Гэтэл хажууд чинь ингээл тэр намайг ингэсэн, энэ намайг ингэсэн гэдэг юм сонсоод байвал та эргүүлээл ер нь хүн чинь ингэдэж штеп. Ер нь хүн бас худлаа ярьчих гад байдаг шүү ч гэдэг юм уу. Иймэрхүү юм бодох гээд байгаа учраас тэрнээс бас өөрийгөө жоохон холдуулах шаардлага, хэрэгтэй шаардлагатай бол байгаад байна.
өөрийгөө ингээд гоё юм бодоод та тий өөр дөр ингэж өдөө болтол ингээ айгуу сайн ажилласан байгаа байхгүй. Гэтэл бас яг төгсгөлийн үзчихээг байгаа штэ. Тэгэхээр байнга л ингээл тасралтгүй угаасаа хүн чинь хөгжөөл өөр дээр ажиллаа явж идэг. Гэтэл эргүүлээд ингээ муу энергитэй муухай юм ингээд ялангуяа худлаа ярьсан, хуурсан, мэхэлсэн, араар тавьсан ч гэдэг юм. Иймэрхүү юм сонсоод байвал эргүүлээд энийг айгүй хурдан алдчих гээд байгаа бол ийм байр байдал харагдаж байна. Нилээн ийм худал хуурмагт дургу, худлаа ярьсныг уучлж чаддаггүй, юу ч би уучлж чадна гэхдээ би худлаарсныг уучлж чадахгүй ч гэдэг юм. Иймэрхүү бас ийм хатуу байр суурин дээр зогсдог хүмүүс маань бол бас 3 дахь бүлгийг сонгож орж ирсэн байна. За эхнийх нь асуулт нь бол асуултыг ингээд дуусгая. За тэгэхээр хоёр дахь асуулт нь бол дотоод хүүхдийн илгээж буй мессеж буюу танд дотоод хүүхэд чинь inner child чинь яг юу гэж хэлхийг хүсэж байгаа юм бэ гэдгийг бол үзнэ. За юм бол уншлагын гол сэдв бол энэ хоёр дахь асуулт байгаад байгаа. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн дотоод хүүхэд юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Дотоод хүүхдийн илгээж буй мессеж юу вэ? 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн дотоод хүүхэд нь 3 дугаар бүлгийн юу гэж хэлхийг хүсэж байна? Word-ийг тайлбарлаад за тодхол юм байна. Сэн фонцыг тайлбарлаад өгч. Зөвчргүүл ийшээ тийш асууж хэмжээг байхад л хөдөрнүүд нисээд байдаг. Групп байх юм да. Байх юм. За дотоод хүүхэд бол нилээн сахилгагүй гэж хэлж болохоор нилээн сахилгагүй, хайр хүссэн, амар амбицтай, бас нилээн амбицтай. Үйл хөдлөл ихтэй, ийм дотоод хүүхэдтэй. Таны дотоод хүүхэд угаасаа багтаал би одоо дарга болно ч гэдэг юм уу те. Би босс болно. Эсвэл бол би нэг л өдөр амар том хүн болохоо мэдэж гин гэж ингэж боддог байсан амбицтай, нилээн хүсэл мөрөөдөл дүүрэн хүүхэд байсан байгаа байхгүй юу? Юу гэж хэлхийг хүсэж байгаа юм бэ гэхээр одоо ч гэсэн хүссэндээ хүрээгүй байна. Явах зам амар их байна. Анхаарах хэрэгтэй байна. Мөрөөдөл дээр анхаармаар байна. Амар мөрөөддөг. Тэг ингээ мөрөөдөхөөр амар ambitious юм мөрөөддөг. Амар гоё зураал бүжиглээд гэхээсээ илүү юм доктортай мөнгө санхүүгийн байдал, карьер, за үгүй маа гэхэд сурлага хөдөлмөр ямар нэг юмд хүрцэн байх. Тэг тэр нь юм утга учиртай байх болно. Тэр ингээд машин тэрийг энэ тэрэ биш. Утга учиртай байх. Ийм мөрөөдөлтэй. Хүнд туслах ч гэдэм юм. Хийсэн юм амар өндрөөр үнэлэгдээд нийгэмд амар тустай зүйл байдаг ч юм уу. Иймэрхүү ийм passionate бүр ийм дотроосоо ийм амбицтай, дотор нь ийм галд үрэлцэж идэг юм байгаа байхгүй юу? Бүтээл сэтгэлгээ сайтай, анхаарал төвлөрөл сайтай, бас ер нь гал ордныхан маань байна. Хонь, арслан, нум, тэгээд матар орд бол байна. Охины ордныхан байна, үхрийн ордныхан байна. Ийм ордууд бол харагдаж байна. За тийм. Мэдээч усны ордууд бол бас харагдаж байна. Гэхдээ хилэн цэл юм бол түлхүү мэдрэгдлээ. За тэгээд дотоод хүүхэд ер нь юу хүсэж байгаа юм бэ гэхээр энэ багтаа ингээ мөрөөддөг байсан тэр мундаг хүн болохыг амар хүсэж байгаа байхгүй юу? Би мундаг хүн баймаар байна. Би мундаг хүн болмоор байна. Би зорьсондоо хүрмээр байна. Одоо хаач байсан тэр урталт ингээд зөндөө зам байна. Гэтэл надаа ингээ эмэр цух заваалга гэд амуу хайшин тий баг. Хитий хэцүү байсан ч гэсэн би хүрнэ. Дунд нь мэдээж цаа дотор байна. Гэхдээ би тэрийг даваал гарна. Энэ бол угаасаа ингээд meant to be. Гэт хитрхи их яваад тэр дундаа хайр дурлалыг бас жаха орхитуулчих гэдэг хүмүүс байна л да. Хүмүүсээс нэг тусламж авахгүй өөрөө ингээд бор зүрхээрээ явж явах туртай. Бор зүрхээрээ сайн ч явдаг. Тэгснээ victory тэр нэг барайнд орох гээд амар их яваад дгүй юм байгаа байхгүй юу? Тэр дундаа бас жоохон хайр дурлалыг ч юм уу
дутуулчих гаддаг хүмүүс байна. Тийм болохоор бас удаан ганц бие явцсан хүмүүс маань бол бас энэ группийг сонгож орж ирсэн юм байна л да. Тийм шалтгаантай бас удаан газар явцсан. Угаасаа ингээд амар урдаа лаг төлөвлөгөө боловсруулсан зорилго зорилт тавьсан байхад чинь нэг хүнтэй ингээд болчих юм бол тэрэндээ сатаарад би айгүй бол юм хийхгүй байж магадгүй, зорилго морилгоосоо хазаасчиж магадгүй. Тэгэхээр би бол зорилгоо сонгоно, би энэнд хүрэх ёстой гэд хар багасаа өөртөө бас нэлээд дарамт ингээд өгцөн баг бахтаал өөрийгөө амар прешэр хийсэн хүмүүс байгаа байхгүй. Хин ч одоо таныг дарамтлаагүй те чи ч мундаг байх ёстой шүү гээг байхад та өөрийгөө бас ингээд шахаад байдаг байсан. Энэ группийнхан маань бас 2 дугаар группийг бол ерөөсөө сонгоё гэж хараагүй ч юм уу бодоогүй байх. 2 дугаар группээс маш ялгаатай гарч ирлээ. Нилээн их ихний хүүхд юу гэвэл айлын том хүүхдүүд бас сонгож орж ирсэн байна. Өөртөө бүр ингээ нилээн үүрэг хариуцлага ноогдуулцдаг. Хар багасаа өөрийгөө ингээд бас дарамтлаад ирсэн. Ээж аав нь дарамтлагдаг болвол өөрийгөө дарамтлагдаг. Ээж аав нь одоо дарамтлахгүй байх чи өөрийгөө дарамтлаа л тийм. Гэтэ нэг дарамтлах гэж хүнд үг сонгоод байгаа болохоос ш өөртөө ингээд жоохон ачаа өгчих гээд идэг. Иймэр хүмүүсээ аваад энэ за би өстө дүүнрээ авч явна ч гэдэг юм уу. Би амар мундаг байж иж ингээд бахархуулна, бахархах юмтай байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар өөртөө бас нэлийн дарамт үүсгдэг хүмүүс байгаад байна. Тэгээд дотоод хүүхэд бол гэтээ энийгээ болоол те тайван байхыг хүсэж байгаа юм бол алга. Энэндээ бол хүрхийг хүсэж байна. Би одоо энэ бүхнээс би бас ингээ хүзрнүүдээ харлаа л та. За энэ бүхнээс жоохон холдоод те өөрөө тайван амгалан ингээд амьдрмаар байна уу гэтэл бас үгүй. Зорсондоо хүрж иж нөгөө сансандаа хүрсэн сүнсмэн тайван гэдэг чинь сансандаа хүрсэн сүнсмэн тайван гэх. Яг жоохон тиймэрхүү зантай. Бас нэг юм бодоод ингээд төлөвлөчих юм бол тэрийг бас гүйцэлдүүлж санаа нь амрах гаддаг. Ямиг дундаас нь хайчих юм бол өөртөө урам хугарна энэ хүмүүс. Тийм учраас тэхийг хүсэхгүй байна. Тэгээ нэг амар тусламж авч хүрхийг ч бас хүсэхгүй байна. Хин нэгэн туслахгүйсэн ч гэсэн одоо нэг ээж аав ингээ бэлдээд өгсөн амьдрал гэдэг шүү дээ тийм амьдрал биш. Өөрөө босгосон амьдрал. Тэр нь ингээд амттай байдаг. Бүх юмыг нь бэлдээд өгсөн бэлэн байвал бас та бүхэн маань энэ таалагдахгүй заа юу. Таны дотоод хүүхдэд чинь таалагдахгүй. Гэхдээ үүнээс суралцах юм гэх юм бол тусламж авлаа гэж бурууддаггүй шүү гэдгийг бас сурах яг шаардлагатай байгаад байна. Тусламж авлаа гэд эн чинь буруу та амар ачаагүй байгаад тусламж аваад байгаа биш. Байнга юмыг ганцаараа хийн гэж байхгүй, ганцаараа зүтгэнэ гэж байхгүй, ганцаараа жоохон зүтгэцгээд идэг хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээ дотоод хүүхэд бол бас ядарж ийн яг үнийг хэлэхэд ингэж зүтгээд ахаар заримдаа ингээд унтарж ийн, шантрах гад байна. Одоо урд нь ингээд чаленжууд гарч ирэхээр хоёулаа туулдаг хорвоо шүү гэдгийг бол бас хүзрэл сануулж байна. Хоёулаа туулдаг хорвоод нэг нэгэндээ итгээд түшээд тулаад явах ёстой гэдгийг бол бас хүзэн маань сануулж байна. За одоо болохоор дотоод хүүхдээ хэрхэн баярлуулах вэ гэд нэг үзье. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань дотоод хүүхдээ юу нэг яаж баярлуулах ёстой юм бэ? Яаж баярлуулвал зүгээр вэ? Яавал баярлах юм бэ дотоод хүүхэд нь? 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн дотоод хүүхэд яавал баярлах бэ? Юу вэ? Амар их хүмүүсэд идэм үү? Мангар их үзэргээр. Дотоод хүүхэд нь ер нь жаахан өхөр мөхрийн ордныхан маань орж ирээд газар ордныхан маань сонсоод байгаа юм уу та матрын ордны хүмүүс бас харагдаж байна. Айгүй амбицтай. Өөр дөрөө гэхдээ айгүй хатуу шаардлага өндөртөө. Охины ордынхан маань бас байна. Тэгээ заавал манайхаа орд таарах албагүй. Гэхдээ энэ болохоор заавал таны хувьд нарны ордыг хэлээд байгаа юм биш. Сарны орд, Марс гариг, ангараг, бууд гэл сарны орд морд Меркурий гэдэг гэл бас тэн дээр бас хаусууд энэ юу байна айгу чухал байдаг. Six of Pentacles-ийг тайлбарлаад өгч. Одоо Лео буюу Арслангийн орд сар дээр Арслангийн ордтой хүмүүс маань багтана бас нэг анхаарахгүй өсчхөр юм attention хүсээд анхаарал хүссэн хүнээс юм амар анхаарал хүссэн тийм дуугийн юмтай болоод өсчихгөөд байдаг. Six of Pentacles-ийг тайлбарлаад өгч. Их мэдчлээ ордууд бол тиймэрхүү учиртай байгаад байгаа шүү. Заавал бидний нардны ордороо сонсоорой. За яавал дотоод хүүхэд баярлах гээд байгаа юм бэ гэдгсэн чинь хажууд нь
амар түшиг тулгуур болох хүн хэрэгтэй байна. Яг үнийг хэлгээд. Та өөрөө л би ганцаараа болгоно бүтээн би өрн чаддаг маддаг тусламж шаардлагагүй би ганцаараа энэ бүхнийг хийн энтер гэж бодоод байгаа боловч үгүй. Таны дотоод хүүхэд бол амар энэ бол бас ганцаард ч наа. Гэтэ энэ бол юм сэтгэл зүйн ганцаардал биш заяо. Сэтгэл зүйн ганцаардаал бүх ингээл ажил төрөл болоод ахад ягаад ч юм бэ дотор хоосон энтер гэхээс илүү тийм зүйл биш. Яг таны хажууд юм материалистикли партнер хэрэгтэй байна. Хамтрагч хэрэгтэй байна. Амьдралын хамтрагч хэрэгтэй байна. Хамт нөгөөнийг хосоороо туулдаг хорвоо шүү гэдээсэн шүү дээ. Яг тэр мессеж дахиж давтагдж байна. Хин нэгэн таны итгэлийг даадаг, хэлсэндээ хүрдэг, төлөвлөсөн зүйлээ яг төлөвлөгөөний дагуу хийдэг. Танд ингээд дэмжлэг болж чаддаг. Та угаасаа өөрөө сайн явж байгаа байхгүй юу? Мундаг байгаа. Та ингээд арчааг болохоор тань тусламж хэрэгтэй байгаа юм биш. Та хүчрхэг болохоор бүр хажууд чинь ингээд салхинд хийсэд ингээд хийсчдэг юм хамхуул шиг биш. Уул шиг нүмертэй, түшигтэй ийм хүн бол хэрэгтэй байгаа тийм. За эрэгтэйчүүдийн хувьд маань гэх юм бол таныг дэмждэг, урамшуулдаг, чи чадна. Чи минь мундаг шүү дээ. Одоо ингээл би чинь одоо чинийхээ ачаар гээд ингээд хажууд чинь бас үгээрээ үйлдэлээрээ доктортой ингээд байж идэг, дэмжиж идэг хүн бол хэрэгтэй байна. Нөгөө нэг эр нөхрийн хар гэвэл бас эр нөхрийн амжилт бас нөгөө ар гэр ямар байхаас шалтгаалдаг гэдэг тий. Ар гэрийг чинь яаж зохицуулж авч явж байгаас шалтгаалдаг. Нэг хүний амжилт биш шүү гэдэг шиг л ийм юм бол хэрэгтэй байгаа даа. Эмэгтэйчүүдийн маань хувьд гэх юм бол эмэгтэй энергтэй хүмүүсийн хувьд гэх юм бол хажууд чинь ийм түшиг тулгуур болоод өгөх ийм партнер хэрэгтэй байгаад байна. Таал өөрийгөө би ганцаараа чаддаг алдаг. Би ганцаараа явбал амарлаг байх гэдэг гэж хэрвээ боддог болвол одоо гэхдээ тэгж бодгоо болсон л харагдчихлээ л да одоогийн байдал харахад. Гэхдээ хэрвээ тиймэрхүү юм даалт ухамсарт чинь бол байгаад байдаг харагдаад байгаа байхгүй дотоод хүүхдээ чинь даалт ухамсарт. Гэтэл яг үндэ тийм биш ээ. Та яг үндэ амар хайраар тутцсан байна. Танд амар хайр хэрэгтэй байна. Танд амар их тусламж хэрэгтэй байна. Дэмжлэг хэрэгтэй байна. Хэдий та одоо сайн байгаа ч гэсэн одоо нөгөө хурдан хүрээ гэвэл ганцаараа яв. Хол одоо явъя гэвэл хоёулаа яв гэд Монгол сайхан үг байдаг. Тэгэхээр ер нь алстаа урт хугацаанд гэх юм уу? Урт хугацаанд танд бол хамтрагч хэрэгтэй байна. Та удаан ингэж ганцаараа явбал burnout буюу ингээд хашрах гад байна юмнаас амар хичээгээд байдаг, нүдэд байдаг. Удаан яваад байгаа юм шиг санагдах гад байна. Гэтэл танд дэмжиж өгөх хүн байвал та бол бүр илүү цэцэглэнэ. Та одоо ингэж ганцаараа мундаг байгаа юм чинь хоёулаа хамт байгаа таны ингээд туслаж дэмжих хүн гараад ирэх юм бол та бүр цаашаагаа ингээд цэцгэлэхээр байгаа байхгүй юу? Тэгээд хэрвээ танд та хэдийн ингээд за тусламж хэрэгтэйгээ мэддэгч байж болно. Гэтэл ингээд бас яг тэр болгон тань туслаад ахаар тийм мундаг сэтгэл таарах хүн байхгүй байгаа бол таны дотоод хүүхэд чинь хин нэгэн гарч ирээд танд нүмер болоод тусламж ингээд хүрэх юм бол та айгүйх таны ингээд дотоод хүүхэд баярлаа. Та ингээд айгүй амархаар байгаа байхгүй сэтгэл зүйн хувьд ч тэр ажил төрлийн хувьд ч тэр та бүр ингээд цэцэглээд бүр илүү гоё болоод одоо та ганцаараа байхдаа би илүү best self дээрээ өөрийнхөө хамгийн сайн хэлбэр дээрээ байдаг гэж боддог бол үгүй. Та тусламж таныг ингээд туслаад дэмжиж өгөх хүн гараад ирвэл та бүр эннээс илүү цэцэглэх болно гэж гарч ирж байна. Ямар гоё юм бэ? За тэгээд одоо болохоор за энийг ямар ч хураач. Oracle deck авч үзнэ. За би энийг бол бүр зориулж self care уншлах юм гэж авсан. The Sacred Self-Care Oracle гэдэг Oracle байгаа. За энээсээ болохоор 3 дахь асуултыг дахиж асууж үзье. Дотоод хүүхдээ ер нь 3 дугаар бүлгийнхэн маань яаж баярлуулах вэ? Хэрхэн баярлуулах юм бэ? Дотоод хүүхдийг 3 дугаар бүлгийнхэн хэрхэн баярлуулах вэ? 2 дахь газар чи үзэл гарч ирч. Хоёрын Oracle, ийм Oracle нь энэсэн баггүй. Look at the stars. За би бол Oracle-ыг угаасаа доош харуулж авдаг юм байдаг байгаа. Аль болох доош харсан утгагүй л болохгүй. За look to the stars буюу одод руу хараа гэдэг чинь одод дохио өгөх болно.
За connect with your ancestors буюу өөрийнхөө өвөг дээдстэй холбогдороо гэсэн байна. За өвөг дээдстэй холбогдохдоо энэ өөрийнхөө та root буюу үндэс рүү өнгөж хараарай. Багынхаа тий яг юунд баярлж ийсэн, юунд гомдж ийсэн, юу таныг ирч хүчтэй болгодیں۔ Таны яг үндэс суурь чи яг юу юм бэ? Та яг юунаас одоо бүтсэн хүн юм гэдэг тий. Энэ дээрээ илүү өнгөж хараарай гэдэг чинь root chakra-н дээрээ бас ажиллах хэрэгтэй хүмүүс байна. За тэнгүүтээ яаж ийна. Гурав дахь нь болохоор burning bowl ritual буюу одоо энэ нөгөө нэг цаасан дээр бичээд шатаагаад идэг штэ хүмүүс ингээд саунд хийгээд одоо мартахыг хүсэж байгаа, тавьж явуулахыг хүсэж байгаа зүйлээ бас ингээд бүгдүүлээ. Шатаагаад тавьж явуулаарэ гэдэг бол мессеж өгч байна. Тэгээд hydrate буюу усаа сайн уугаарай. За тэнгүүтээ family буюу би угаасаа 3 дугаар группийн маань дотоод хүүхдээ юу хэрхэн баярлуулах юм бэ? Яаж одоо ангаах юм бэ гэж асуухад family гэж гарч ирсэн. Гэр бүлийнхэнтэйгээ муудалцсан болвол эсвэл буруу ойлгосон зүйл байдаг болвол эвлэрээрэ гэж хүсье. Гэр бүлийнхнээсээ бас айгуу жоохон дарамт шахалт юу гэдэг нэлийн шаардлага өндөртэй өссөн хүмүүс маань бас байгаад байна. Авсан одоо чи юм байх хэвээр шүү. Чийл мундаг, чийл бид нарыг аавж явж гэдэг юм уу? Хэдий хайрлаад өсгсөн хэдий ч гэсэн айгуу их үүрэг хариуцлага бас ноогдуулаад өсгсөн ийм хүмүүс маань бас 3 дугаар бүлгийн маань сонгоод ороод ирсэн харагдаж байна. Тэгэхээр хэрвээ та тэрэнд нь гомдож явдаг тий яагаад намайг хар багаас ингэж амар үүрэг хариуцлага ингэсэн бэ гэж бодож гомддог болвол энэ бүхэн өнөөдрийн таны хүчирхэг амжилттай явж байгаа таныг бас бүтээсэн гэдгийг та бас санаарай. Тэгээд хэдий танаас одоо ингэжсэн байна уучлаарай гэд уучлалт гуйгаагүйсэн ч гэсэн уучлаарай, тавьж явуулаарай гэж одоо шатаагаад тавьж явуулаарай гэж хүзэн маань олзоо үлж байна. За 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд дууслаа. Тэгээ энэ хүртэл сонссон 3 дугаар группийнхэндээ бол баярлалаа. Уншлага таалагдсан болвол лайк, subscribe дараарай. Сэтгэлээ бичиж үлдээгээрэй юунд таарсан байна, юу таараагүй вэ? Ямар санагдсан бэ гэдэг сэтгэлээ бол бичээд үлдээгээрэй. Би комент бол унших айгуу дуртай. Өөр дээрээ бас ажиллахыг хичээдэг. Ажилдаг гэж нэг амар томроод иж яах вэ. За тэгэхээр энэ уншлага маань хүртэл байла. Дараагийн уншлага хүртэл тур баяр таа.